Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. За энэ удаагийн бичлэгээр болохоор маш удаан хугацааны өмнө хийсэн бичлэгээр уншлах хийх гэж байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь би ингээд яг ямар бичлэг хизээ орууллаа, яалаа хэлээ, тэгэхэд юу болчихлоо гэд нэг сайн санддаг байхгүй юу. Гэтэл энэ бичлэгийг би бүр яг энэ сэдвтэй бичлэгийг өмнө нь хийжсэн аюу сайн санаад байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэрийг би бүр саяхан хийсэн. За бараг нэг 2-3 сарын өмнө л орсон байлгүй дээ. Яг хийх хэрэг байна уга харсан чинь 8 сарын өмнө оруулсан бичлэг байна. Тэгээд яг тэр үедээ яг юу ярьж исэн бол ер нь асуултуудаа би юу гэж тавьж исэн бол гэ харахгүй юу. Тэгсэн чинь цэцэг энтрийг нь харсан чи яг миний төрсөн өдрөөр надад манай найзууд өгж исэн цэцэг байгаа. Тэр бол яг төрсөн өдрийн дараахан гээд тэгэхээр 2025 оны 3 сард орсон бичлэг байгаа. Тэгээд нэг харсан чинь хугацааг нь харсан чинь 8 сарын өмнө орсон байна. Одоо юу вэ? Бараг ингэж байж л утгагүй дахиад миний төрсөн өдөр болол жил өнгөрцөн байхаар байна. Тийм учраас маш удаан ороогүй сэдв байгаа учраас дахиж энэ сэдвээр хийж байгаа. За тэгээ сэдв нь болохоор таны бодож байгаа хүн чинь тэр хүн танд хайртай юу гэдэг сэдв байгаа. Ерөөсөө л ингээд хамгийн тодорхой сэдв. Ингээд таны талаар юу гэж бодож гин, санаж гин үү, эргэж ирэх үү энэ төр гэдгүүд болвол ерөнхийдөө яг тарот бол яг асуултын дагуу хариулдаг. Тэгэхээр яг юу гэж бодож гин гээл тэгэнгүү тэр бодол дунд нь яг хайр сэтгэл энэ төр байхгүй тий. Өөрийгөө юу гэж бодож байгаа, таныг юу гэж бодож байгаа, тиймэрхүү юмнууд айгүй их гарч ирдгээ. Гэтэл яг хайртай юу гээл тэгэхээр одоо хайртай мүү гүм үү тэр нь гарч ирнэ. За тэгэхээр энэ удаагийн уншлагын сэдэв болохоор таны бодож байгаа хүн чинь танд яг хайртай юу, сэтгэлтэй юу байгаа. За тэгээд бид нар нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүс дээр болохоор яах вэ гэд тэгэхээр тэнд за хайртай юм чинь тэр хүн танд хайр сэтгэлээ илчлэх үү, зүрх сэтгэлээ илчлэх үү, илчлэхээр бол хизээ илчлэхээр байна мэ гэдгийг харна. За тэгээд та хоёрын харилцааны дараагийн шат юу байх вэ гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яг яаж хандах хэрэгтэй юм бэ гэдэг зөвлөгөөг харах болно. За эхний бүлэг одоо ингээд бүлгүүд харагдчихэв. Би дандаа морь сонгосон. Би моринд бүр маш их хайртай. За эхний бүлэг болохоор Баатрын саваа. Энэ бол Баатрын савааны хамгийн гайхамшигтай илэрхийлэл юм шиг надад санагддаг. Ер нь тарот дээр бол Баатрын саваа, Баатрын илд бол яг ингээд нэг Баатар морьтойгоо өстө морин ингээд ер нь тавьж байгаа байдалтай байдаг байхгүй юу? Хамгийн хурдтай морьтой Баатар бол ер нь Баатрын саваа. За тэгээ гал мах бодтой учир ерөөсөө яг ингээд гал руу гүйж орж байгаа, галны хажуугаар ингээд бүр хар хурдаараа тавьж байгаа юм мустанг байгаа юм шиг харагдчихэв. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс нэгдүгээр бүлэг болно. За хоёрдугаар бүлэг болохоор хааны илд байгаа. Хааныг бас энэ дээр мориор илэрхийлсэн бэлээ. За маш хүчтэй агаар мах бодтой карт. Тэгээ яг ингээд өвөл байгаад байгаа хэрнээ мэдэж хэрэг энэ морь маань хааныг илэрхийлж байгаа учраас маш гоё алтан мөнгөнд тоноглолтой. Тэгээ зүгээр нэг морь биш, энэ морь бол яг unicorn буюу ганц ивэрт байгаа. За энэ картыг сонгож байгаа хүмүүс 2 дугаар бүлэг гэсэн үг. За 3 дугаар бүлэг болохоор маш шороо мах бодтой, маш хорвоо ертөнцтэй хамгийн ойрхон зураглагдсан гэх юм уу? Баатрын зоос. За улирлыг нь харах юм бол ер нь намар цаг харагдчихээн. Тэгэхээр намрын улирал 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст бас чухал ээж магадгүй. За энэ морь бол маш тайвнаар гэхдээ ингээд яг destination буюу хаа хүрэхийн тэ яг юм алс хязгаар руу харж байгаа хол очих газар руугаа яг ингээд давхихынхаа өмнөх ч юм уу те ингээд нөхцөл байдлыг ажиглаж харж байгаа байдалтайгаа юм гоё зураг байна. За энэ картыг сонгож байгаа хүмүүс 3 дугаар бүлэг болно. За ингээд уншлах руу гаръя. Баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхаа уншлах руу оръё. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Баатрын саваа гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээ уншлага эхлэхээс өмнө яагаад ч юм өнөөдөр надад маш их мессежүүд орж ирж байна. Мессежүүд орж ирэхэд би айгуу дуртай. Ингээ хүзрнүүдийн яг тайлбараас хамаарахгүйгээр ингээд байгаа штэ гэд сахиуснуудаас ч юм уу юунаас ч надад нэг мессежүүд орж ирдэг. Тэгээд энэ Баатрын савааны хүзрийг би ер нь бол яг бүлэг сонголтын дээр яад юм бэ гэд нэлээд тайлбарласан да. Тэгээд би бас бодохгүй одоо 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань сонгож байгаа хүн өөрсдөө аягүй юм гал энергитэй хүн байгаа юм болов гэсэн чи үгүй. Манай 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс өөрсдөө маш хүчтэй гал мах бодтой арслан байна, нумын ардынхан байх магадлал маш их өндөр байна. За тэгээд энэ морь болохоор энэ галын дундуур тавьж байгаа морь болохоор ийшээ ингээ харцсан, энэ зүг рүү харцсан. Ингээ гүйж байгаа биз.
яг энэ хэсэг рүү чиглээд гэх юм уу. Би болохоор яг дандаа энэ талд нь уншлага сонсож байгаа хүнийхээ энергийн шалгалтыг нөгөө талд нь болохоор эсрэг талд байгаа хүнийхийг ингээ хийдэг. Гэтэл яг ингээд танаас ирж байгаа, танаас одоо яг хамааралтай байгаа юм маш их дүрлцэн энерги энэ хүн рүү ч очиж байгаа харагдчихэв. За энийг болохоор уншлагын явцад айгу тодорхой болж ирнэ. Тэгээд бас нэг дуу надад санаанд орж юм. Би айгу жоохондоо сонсдог байсан дөө. Неогийн Miss Independent хэлүү тийм дуу байдаг та. Miss Independent гэдэг. Яа за би амар салгаа уучлаарай. Тэг яагаад энэ дуу вэ гэхээр бас утгагүй тодорхой болно. За энэ хэсгийн уншлах руу яг энэ хар өнгийн жоохон амар зурагтай байгаа картууд бол таны яг энэ бодож байгаа хүндээ хайртай хэсгийг харж байгаа. Тэгээ би шинэ карт авсан. Ямар ч байсан гэсэн шууд ашиглаад үзье гэж бодсон. Амар үнэтэй карт авсан. Бүрстөө захиалж айгу удажиж ирсэн. Тэгээ ингээ харсан чинь нэг сонин зурагтай юм шиг санагдчих. Яг үндэ айгу гоё мессежүүдтэй үзрэн. За гол ажилдаа оръё. Та яг энэ бодож байгаа хүндээ хайртай юм уу гэхээр нь штэ тий. Та хоёр бол ер нь хоёулаа нэг нэгэндээ хайртай гэж би болвол хэлнэ. Гэхдээ яг юм genuine хайр гэдэг штэ. Маш юм зөөлөн, урсан, догтлсон юм романтик хайр гэхээсээ илүүтэй яг зохиолоор ярих юм бол нэг дайсандаа дорлцдаг да тий. Яг тийм энерги танаас аягүй хүчтэй ажиглагдаж байна. За юу болоод байна вэ гэдгсэн чинь та болохоор энэ хүндээ энэ бодож байгаа хүндээ хайртай сэтгэлтэй мөртлөөсөө яагаад ч юм таны хайрын илэрхийлэл бас юм байдаг гэж магадгүй маш бардам энэ хүндээ хандж байгаа. Ерөөсөө бүр ингээд тий би чамд хайргүй штэ. Надад ингээд чамаас өөр зөндөө хүмүүс байгаа. Миний араас зөндөө олон хүмүүс гүйдэг. Чи бол надад тийм чухал биш. Би л чамд баг ингээд те нүүр өгчөөл өстой барав баярлах хэрэгтэй. Над шиг хүнийг чи хизээч олохгүй штэ гэсэн иймэрхүү вайбыг та иймэрхүү мэдрэмжийг та энэ бодож байгаа хүндээ өгөөд идэг гэж гарч ирж байна. Тэгээд та хоёр болохоор ингээд айгуу гоё ярилцаад заяо. Айгуу гоё найз нөхөд байгаад ч юм уу нэг нэгнээ ойлгоод явах боломж уг нь айгуу их байгаа байхгүй юу? Гэтэл таны зүгээс та ерөөсөө тхийг хүсдэггүй. Энэ хүнтэйгээ ингээд нэг тайван удаан ярилцаад те таны бодож байгаа юм чи юу бодож мэдэрч байгаа гэд яг ингээд нэг юм тайван тогтвортой суугаад ярилцаж бас яг чаддгүй. Та болохоор энэ хүнийхээ бас тийм сайн найз байж чадахгүй. За энэ чи хайртай юу хайргүй юу гэдгийг асууж байгаа штеп юу найз нөхөд вэ гэж байгаа бол таны бодож байгаа хүнд чинь бас ингээд таны хувийн талаас чи илүү сайн таньж мэдэх, илүү гүнзгий ойлгох айгүй чухал байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл та болохоор айгүй бардам, айгүй өөртөө ихтэй байдаг. Энэ хүнтэйгээ уулзахаараа та ингээл улам яриа ойлол, улам ингээд жоохон өөрийгөө магтаад ч юм уу өөрийнхөө сүүлийн үед гаргаж байгаа амжилтуудаа яг ингээд хитрхи дүвийлгөөд эхэлдэг. Өөрийгөө ер нь жоохон дүвийлгэх хандлага шударгаар хэлэхэд бол нэгдүгээр бүлгийнхэнд маань байна. Тэг яагаад ч та энэ хүнтэй би айгүй амжилттай шүү, би айгүй мундаг шүү, би айгүй хөөрхөн, би айгүй гоё биетэй би айгу сэтгэл татам шүү гэдгээ ингээд илэрхийлэх гээд хитрхи их флекстэд өөрийгөө гайхуулаад байдаг зан чанар байна. Гэхдээ хамгийн хөөрхөн нь болохоор энэ та яг хайртай болохоор ийм зан чанар гарч ирээд идэг гэж хүзэр бол гаргаж ирлээ. За одоо түргэний тэрэг ч юм уу нэг сони юм гадаа дуугараад ерөөсө дууга болохгүй байна. Гэхдээ энэ бас яг нэг бодлын сайн бах. Та хоёр яг ингээд нэг нэгнтэйгээ уулзахад яг ингээд те түргэний тэрэг ингээд маш alarming айгу тийм сандрал төрүүлэн дуурдаг штэ. Яг тийм мэдрэмж бас төрдөг баха. За. Тэгээд та болохоор энэ хүнд өөрөө хайртай lovers гэхдээ хоёр талд ер нь lovers гарч ирээд байгаа. Та энэ хүнтэй хамт байхыг хүсдэг, харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсдэг. Энэ хүн зөвхөн таныг сонгоосоо гэж та болвол маш их хүсдэг гэж хүзэр дээр гарч ирж байна. Тэгээд хоёулаа яг нэг нэгнээ үнэхээр mirrorж байгаа байдалтай байна. За энэ бол цоошин хүзэр би энэ хүзрийн тавилтуудыг тавьж байгаа. Энд болохоор бас шал өөр хүзрөөр үзэж хахад яг адилхан картууд гарч ирсэн. Энд lovers. Тэгээ энд 5 зоос хахад энд бас нэг 5 зоос илүү гарч ирсэн. Энэтэй хамт багтахгүйс учраас би ингээ авцсан. За бас санаатаагаар албаар та энэ хүнийг гомдоодог гэж гарч ирж байна. Тэгээ гомдоогоод байдаг тал нь нөгөө хүн чинь гэхээсээ илүүтэй та энэ хүнийгээ бол үнэхээр албаар гомдоодог. Албаар тоохгүй байгаа юм шиг аашилдаг. Албаар
нөгөө хүнээ яг ингээд зүрх сэтгэлийг нь шархлуулах юмнуудыг хийдэг гэж гарч ирж байна. Тэгээ та болохоор яагаад тэгээд идэм бэ гэхээр шүү дээ те. Энэ хүнийхээ энэ бодож байгаа хүнийхээ барьцыг ер нь бол бас алдуулах зорилго байгаа. За би ингээд те үнэхээр тоохгүй юм шиг, үнэхээр өөрийг нь гихгүй байгаа юм шиг ингээд яваад ах юм бол энэ хүн яг ингээд тэсгэл алдаад бүр ингээ байд сууж ядаад те. Хөөе чи өөр нь яг яах гээд байгаа юм бэ? Чи надад хайртай мүү гүм үү? Би чамд ийм штэ. Би чамайг ингэж бодож мэдэрдэг штэ гэд өөрийгөө илэрхийлээд ороод ирэх болов гэж бодоод та ер нь өөрөө бас өөрийн мэдлгүй энэ хүндээ гомдчихдаг. Энэ хүнээ бас эргээж ингэж гомдоох гэж оролддог болвол харагдаж байна. Гэхдээ энэ хийж байгаа юм болгон чинь ер нь та бас энэ хүнээ ер нь танд хайртай болов, сэтгэлтэй болов, энэ хүний таныг их бодол мэдрэмж ямар байд юм бол тэрэн дээр бас эргэлдэж байгаа зүйл аягүй их байгаад байгаа учраас зүгээр яг энэ хүндээ би чамд хайртай, сэтгэлтэй гэд илэрхийлчихийн оронд нөгөө хүнээ бүр ингэж үдэж хатгаж те яг ингээд төрхирснаар энэ хүн чи яг тэсгэл алдаад танд бүр ингээд уйлаад чамаагүй, уурлаад чамаагүй зүрх сэтгэлээ илэрхийлээсээ юмсыг нөгөө хүн чинь тань тодорхой олгож өгөөсэй гэж бодоод та ингээд хэтрүүлэн аашлаад идгаа гэж хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд High Priestess дээшээ харж гарч ирж байна. Magician бас дээшээ харж гарч ирж байна. Тэгээ энэ хоёрын зураглалыг бас ямар өөр байгааг харж байгаа. Бүгдээрээ таахгүй юу? Ингээ харахад болохоор та яг гаднаа заяа энэ хүнтэй харилцаж байхдаа эсвэл энэ хүнтэй уулзж байхдаа ч юм уу маш юм ихэмсэг байх гэж хичээдэг. Ер нь бол те энэ хүн тань руу яаж ч харж исэн, юу ч хэлж исэн, тэр нь баярлмаар юм байсан ч, догтлмоор юм байсан ч, аль эсвэл ууралж бухимдмаар юм байсан ч гэсэндээ хамаагүй ингээ та маш төв байдаг. Ерөөсөө ингээл инээхгүй, нээх юм ярихгүй, нөгөө хүн огт тоохгүй байгаа юм шиг тий. А гэтэл яг энэ маскны чинь цаана энэ magician болохоор бүр ингээ галзуурж байгаа зурагтай байхгүй. Бүр ингээ амар инээц нүд нь бүр ингээ улаанаар эргэлтцээ. Энэ юу гэсэн юм бэ гэхээр та цаана болохоор яг энэ хүнтэй маш их потенциал гардаг. Цаана болохоор та энэ хүнийг маш их хүсэж байгаа, маш хүчтэй дурлж байгаа. Хайр сэтгэл гэхээсээ илүүтэй ихтэй таны талд бол бүр юм obsession, бүр нөгөө хүндээ бүр хит автцсан. Энэ хүнийг би заавал өөрийн болгоно. Заавал би энэ харилцаан дээр ялалт байгуулмаар байна гэсэн ийм дүрлэлсэн энерги байгаад байгаа харагдаж байгаа. Тэгээ энэ хүнтэй бол та маш их потенциал хардаг. Яг үнэндээ таны бүх анхаарал, бүх одоо бодол мэдрэмж чинь энэ хүн рүүгээ бүр ингээд чиглэлсэн байгаа. Энергийн хувьд бол байнга энэ хүн руугаа ингээ хасж байгаа, дүрлцэж байгаа байдалтай байгаа. Тэрийг гаднаа бол маш ухаалаг, буур суурьтай, нөгөөнөө ерөөсө тоодгүй юм шиг ийм дүр зургаар нэгдүгээр бүлгийнхэн маань бол халахлж байгаа байдалтай байна. За 3-ын саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр нь шүү дээ тий. Ер нь бол энэ хүнээ та бас айгу сандгаа алсаас харж ажилладаг. За ер нь хизээ наашаа холбоо тогтоох бол хизээ бит хоёр уулзах бол тий. Ер нь энэ харилцаан дээр бас нэгдүгээр бүлгийнхэн маань айгүй excited байна. Нэг тийм салсан дууссан болсон харилцаа, сөрөг мэдрэмжүүд гэхээсээ илүүтэй ингээд дүнгэж бараг шинээр эхлээд явж байгаа. Цаашид юу нэг яах бол бит хоёрын дунд ямар сонирхолтой зүйл өрнөх бол гэд яг ингээд алгаа авсарч байгаа энержи бол нэгдүгээр бүлгийнхэнт маань байна. За ордуудыг харах юм бол нэгдүгээр бүлгийнхний маань өөрсдийнх нь орд яалтчгүй гал, арслан хонь нум. За тэгээд айгүй хүчтэй ихэр тэгээ хумхын орд бас гарч ирлээ. За таны бодож байгаа хүн чинь ямар ордтой байж болох вэ гэд тэгэхээр бас ихэр гарч ирж байна. За тэгээд агарын орд ихэр таны бодож байгаа хүн чинь бас ихэр жинлүүр хумх. За тэгээ газрын орд үхэр охин матар орж ирлээ. Таны өөрийн чинь орд бас энэ 9-ийн зоо центр гарч ирж байна гэхээр газар мах бод охин үхэр матар авах боломжтой гэж гарч ирлээ. Ордууд бол заавал нэг таарах албагүй гэдэг шүү. Уншлагын таарч авах юм бол за ерөнхий энергиудыг харах юм бол л шүү дээ. Та энэ харилцаан дээр ер нь ингээд өөрөө хичээл зүтгэл гаргахаас бол нэлээд хоошоо сууж байгаа. Ер нь жоохон жижигхэн зөв үйлдэл нөгөө хүн рүүгээ гаргана штэ. Тэгэнгүүтэл ингээд нэг юм шархтаад байгаа юм шиг мэдрэмж авдаг гэх юм уу яа. За би яг араас нь гүгээд байгаа юм шиг болчлоо. Би яг энэ хүнийхээ араас тэг ингээд хөөцөлдөд байгаа юм шиг болох гээд байна. Тэхгүй шүү, энэ миний хүсэж байгаа зүйл биш шүү гэд танаас бол бас яг нэг хэр барагтай хичээл зүтгэл энэ хүн дээр жоохон гарч өгч чаддгүй бол харагдаж байна. А тэгсэн хэрнээ temperance доошоо харж гарч ирж байна. Та бол энэ бодож байгаа хүнээсээ бүр маш хамааралтай байгаад байгаа харагдлаа. Маш хамааралтай. Яг энэ харилцаа айтайхан байх юм бол нөгөө хүн чинь танд хөөрхөн хандах юм бол тэгээ та ингээд амар баярлдаг. А гэтэл
нөгөө хүн чинь таныг хардуулах ямар нэг юм хийгээл эсвэл таныг тоохгүй байгаа юм шиг байх юм бол та маш их ууралж бухимддаг гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Ер нь бол сэтгэл санааны байдал чинь сүүлийн үед энэ хүнээс чинь маш их хамааралтай байгаа гэж бууж ирлээ. За тэгээд Баатрин илт бас доошоо харж гарч ирж байна гэхээр та болохоор харилцаан дээр бас айгүй яарч байгаа төрлийн юм байна. Ер нь жоохон яаруу, хурдан баярладаг, хурдан уурладаг, хурдан үйлдэл хийвэл хийждэг, болждаг зантай хүмүүс байна нэгдүгээр бүлгийнхэн маань. Гэтэл таны бодож байгаа юм чи ерөөсөө тань руу яг таны хүсэж байгаа акшныг, хүсэж байгаа үйлдэл харилцаа холбоог хийж өгөхгүй байгаад байгаа нь ер нь бас сүүлийн үед таны сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг маш эвдэж байгаа байдалтай бол байна. Тэгээ таны хувьд болохоор биш үү та болохоор энэ хүндээ татагддаг. Гэтэ яг хайртай гэж хэлэх арай л болоог байна. Альсвал хайртай ч гэсэндээ тэр мэдрэмжүүдийг чинь бүр ингээд нөгөө хүнээ ялахыг хүсэж байгаа, нөгөө хүнээ араасаа гүйлэхийг хүсэж байгаа, тэр хүнийхээ одоо энэ хүнийхээ хувьд номер 1 хүн нь байхыг хүсэж байгаа ийм амбиц баг ялаад байгаа юм шиг жоохон гарч ирж байна. За таны талаас ер нь энэ харилцаагаа яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг Oracle картаас асуухад таны талд болохоор Let your friends help you. Найзууд чинь чамд туслахад найзуудаасаа тусламж аваа гэдэг карт гарч ирж байгаа. Бичлэгийг харах юм бол ask for and accept for support from others гинэ. За бусдаас зөвлөгөө болон тусламж гуйя гэж гарч ирж байна. Ер нь бол найзуудтайгаа та айгүй их ярилцж байгаа гэж магадгүй энэ хүний талаар. Йоо за энэ одоо яах гээд байгаа юм болоо. Энэ яг юу хэлэх гээд байгаа юм бол энэ надад ямар юм болоо гэж айгүй их найзуудтайгаа ярилцж байгаа гэж болно. Тэгэхгүй байгаа бол ер нь таны яг энэ хийгээд байгаа үйлдэлүүд зөв юм уу, буруу юм уу? Тарай хурцтаад байна уу? Үгүй юу те. Тэрийг бас найзуудаасаа асуувал айгүй зүгээр байгаа харагдлаа. Ямар ч байсан гэсэн энэ харилцаа чинь таны сэтгэл санаа руу хитрхи их ингээ явж ороод хитрхи танд нөлөөлөд тах юм бол ер нь яг яах ёстой вэ? Тэрийг бас ойр дотныхоо хүмүүстэйгээ ярилцаад үзэхэд бол буруудахааргүй харагдаж байна. За одоо уншлагын гол хэсэг рүү орё. Таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу гэдгийг харъя. За ингэж асуухад бол таны бодож байгаа хүн чинь бас яг тантай адилхан мэдрэмжтэй байна л да. Гэхдээ тань шиг юм дүрлэлсэн байдалтай болвол биш. Ер нь танаас айгүй хараат байгаа. Энэ хүн бол танд сэтгэлтэй. Гэхдээ та энэ хүнд бас яг эргүүлээд хайртай байх уугүй юу гэдг нь энэ хүнд айгүй чухал байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүний одоогийн бодол мэдрэмж нь гарч ирээд байна. Таныг болохоор ингээд маш үзэсгэлэнтэй, айгүй гоё өстэй гэж боддсон байна. Ер нь бол гоё хүзүүтэйч гэж боддог. Тэгээд таныг болохоор хамгийн гол нь өөрөөс нь юусаа хараат биш байгаад байна. Ерөөсөө таныг болохоор ингээ өөрт нь хайртай сэтгэлтэй гэж энэ хүн чинь бодохгүй байна. Яагаад вэ гэхээр бас аюу учир утгатай гарч ирж байгаа байхгүй. Та болохоор энд ингээл дандаа өөрийгөө гайхуулсан, өөрийгөө ямар хүчтэй, үзэсгэлэнтэй, эрх мэдэлтэй те энэ хүнийг бол тоохооргүй гэдгээ ингээд эндүү харуулад байгаа. Тэрнээс ч болоод энэ хүн яг ингээд таныг бол өөртнийхээ амар хайртай сэтгэлтэй биш байх гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэг ер нь бол ингээд за намайг тоохгүй те ерөөсөө тэнд ингээд дуртай юм хийгээд дуртай хүмүүстэйгээ уулзаад хүссэн ажил төрлөө амжуулаад найз нөхдөөрөө гарч ороод амар гоё ад жаргалтай амьдарч ин да. Надаас ингээд ерөөсөө хараат юм байхгүй дээ гэж таныг бодож энэ хүн гомдоод байгаа гэж бууж ирлээ. Тэг Queen of Wands доошоо харж гарч ирж ин гэхээр бас яг хатуу хэлэхэд таныг өөртөө дэндүү хамаагүй харьцаад байгаа гэж бол бодож байгаа харагдаж байна л да. Хатны саваа доошоо хараад гараад ирэхээр одоо ерөөсөө бас зарим талаараа заяа ингээ хит өөртөө ихтгэлтэй байдал нөгөө хүндээ жоохон буруу талаараа анзаарагдаад байгааг бас илэрхийлдэг. Тэгэхээр та яагаад ч юм ерөөсөө өөрийгөө энд ингээд айгүй сэтгэл татам, айгүй worthy хүн гэдгийг, айгүй үн цэнтэй хүн гэдгийг баталж нотлох гээд байгаа штеп. Гэтэл энд болохоор ямар амар өөрийгөө дээшин шидэж байна. Ямар амар өөрийгөө нэгдүгээрт тавьж байна тий. За энэ хэрээрээ ер нь бол намайг гэхгүй байгаа юм байна, намайг тоохгүй байгаа юм байна. Өөр надаас илүү гоё боломж сонголтууд гарч ирэх юм бол тэрийг сонгоод явна. За одоо ч бүр сонгоод явж байгаа гэж надад хэлэх гээд байгаа юм бах та гэд ингээ айгу гомдож байгаа байдалтай байхгүй 5-ын зоос дээшээ харж гарч ирж байгаа. Та энэ хүнээ ер нь албаар гомдох гэж, албаар янзыг нь үзэх гэж өөрийн мэдлэхгүй ч бай, мэдчихсэн ч бай оролцсон бол тэр чинь үнэхээр нөлөөлж байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ буруугаар нөлөөлж байна. Яагаад вэ гэхээр энэ нь энэ хүнийг амар өөртөө ихтгэлгүй болгоод байгаа харагдаж байгаа байхгүй. За ингээл намайг ер нь голоод байгаа юм байна.
намайг тоохгүй байгаа юм байна. Бид хоёрын харилцаа ерөөсөө тийм сайн төвшөнтэй биш байна. Цаашид ч энэ байдлаараа байх юм бол ер нь уламд ордохны ер нь энэ харилцаанд урт хугацааны ирээдүй байхгүй байна. Яагаад вэ гэхээр энэ хүн чинь надад хайр хүн биш дээ гэж таныг бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ ингэж их имзэглэж шаналаад байна гэхээр энэ хүн бол танд сэтгэлтэй. Тэгээд танаас илүү өөр байгаад байгаа энерги нь юу вэ гэхээр бас яг таны юу хүсэж байгааг ойлгохгүй байгаад байгаа. Та хоёр болохоор ингээ амар сайн ярилцахгүй ядаж өөрсөддөө ингээ шударгаар те нэг нэгнтэйгээ ойлголцох гээд хичээхгүй за ядаж хэрэлдэж муудалцахчгүй байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас энэ хүнтэй харилцааныхаа талаар маш олон зүйлийг ургуулж бодож байгаа. Гэхдээ энэ хүн бол яг тодорхой зүйл хүсэж байгаа харагдаж байна. Таныг өөрт нь хайргүй гэд яг бат таны амнаас сонсох юм бол за окей гэд энэ хүн гомдоод үлдэнэ. Та энэ хүн сэтгэлтэй татагддгаа гэдэх юм бол энэ хүн ч гэсэндээ танд сэтгэлтэй татагддаг гэдгээ илэрхийлээд харилцаагаа цаашдыг яах вэ гэдгээ шийдэх гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? За энэ дээр lovers гарч ирсэн. Энэ хүн ч бол тантай харилцаагаа бол угаасаа цаашаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Айгуу тийм романтик гүн гүнзгий хосын харилцааг тантай бий болгохыг хүсэж байна. Таныг бас өөрийг нь сонгоосоо гэж хүсэж байна. Та өөрийг нь сонгочих юм бол энэ хүн таныг сонгоод хамт байхыг бол хүсэж байгаа гэж гарч ирлээ. Тэгтээ штэ те ингээ хит таны өөртөө ихтгэлтэй бардан байгаа нь тэр хэрээрээ энэ хүнд шууд очиж сөргөөр нөлөөлж өөртөө ихтгэлгүй болохт нь айгуу нэрмээс болоод байгаа гэж гарч ирж шүү. Ер нь энэ хүний эгог яг хөдлөх гэж оролдоод байгаа бол тэр нь ер нь их зөв зүйл биш байна. Энэ хүн дээр бол та яг ингээд маш зөөлнөр ер нь бол шударгаар те яг юу бодож мэдэрч байгаа юм та энэ хүнд хайртай юугүй юу гэдгийг илэрхийлэх нь маш зөв байгаад байгаа харагдаж байна. Тэгхийн бол энэ хүний энэ бодоод байгаа сөрөг бодол мэдрэмжүүд байхгүй болчихно. Тэгээ 10-ын саваа энэ төр доошоо харж гарч ирж ин гэхээр чааваас ингээд амар хэцүү байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээд энэ харилцаа арай илүү одоо ингээд нэг юм тайван болоосоо юмс тодорхой болчоосоо тэгэхгүй бол надад ингээд амар хэцүү байна. Таны яг юу хүсэж байгааг мэдэхгүй байгаад ах нь энэ хүнд бол үнэхээр зовлон болж байгаа харагдаж байна. Тэгээд та ингээд өөрийг нь тоохгүй ингэж тэгж жагаад ингэтлээ их гомдож урам нь хугараад байна гэхээр энэ хүн бол танд хайртай сэтгэлтэй. Гэхдээ улам ингээд таны гоёор хайрлах, улам сэтгэл мэдрэмжүүд нь гүнзгийрэх тийм боломжийг та энэ хүндээ олохгүй байгаа харагдаж байна. За тэгээ энэ хүний таны зүгээс бодож мэдэрч байгаа зүйлийг нь харахад codependency хараат байдал заяа. Тэгээд addictions are affecting your romantic life гинэ. Одоо ямар нэгэн донтолтууд одоо romantic харилцаанд саад болж гинэ гэдгийг илэрхийлж байна. За энэ болохоор юу вэ гэхээр энэ хүн танаас аягүй хараат. Та энэ хүн дээр ингээл те эготой бардам хандах юм бол энэ хүн эргээгээд тань дээр тэгж ханддаг ч юм уу. Альсвал гаргаж байгаа эго бардам зан дээр чи шууд гомдох жишээний. Та энэ хүнд ингээд зүрх сэтгэлээсээ айгүй зөөлөн те бодит өмнөрөө жинхнэрээ ингээд урсгал ус шиг хандах юм бол энэ хүний яг тэр зүрх сэтгэл бас ингээд амар гоё дэлгэрээд нэмэгдээд те зөөлрөөд гүнзгийрээд ингээд ер нь бол гарч ирнэ. Тэгээ таны яг ингээд хийж байгаа үйлдэлийг энэ хүн хит өөр дээрээ тусгаж авч байгаа гэж гарч ирж байна. Тэгээд таны одоо гаргаад байгаа юм хит хуурц хит юм бараг хатуйлахад жоохон буруу гэх юм уу та нөгөө хүндээ очиод яг үндэ буруугаар нөлөөлөд байна. Тэгээд эднэр чинь болохоор энэ хүнийг яг ингээд таныг яг амар гоё нээлттэйгээр хайрлахад саад болоод байгаа гэж гарч ирж байгаа байхгүй юу? За одоо тэгэхээр энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. Earth Oracle картыг ашиглаагүй юм байна. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүн батж бай хүнд тэдэнд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээд нэрээ одоо ингээд картад бол ер нь дандаа англиар байдаг. Англиар уншичаад дараа нь монголоор хэлэхээр шууд монголоор хэлээд уурлаад идэх хүмүүсийг би амар гайхсан. Энд чинь бас тий гадны хэл би өөрөө уншиж жоохон ойлгож байгаад монголоор гоё найруулж хэлмээр л биш тий. За I am hopeful that we will reunite again гинэ. За бид хоёр яг эргэж нэгдэн байхаа, бид хоёр яг тий жинхнээсээ нэгдэж нийлнэ ахаа гэдэгт би итгэж найдаж байна гэж энэ хүн хэлхийг хүсэж байна. За хоёр дахь карт нь болохоор
I can feel that strong bond we share on a soul level. За гэхдээ чи бит хоёрын харилцаа маш одоо юм хүчтэй харилцаа гэдгийг, хүчтэй сүнслэг холбоо бит хоёрын дунд байгаа гэдгийг би бол зүрх сэтгэлдээ мэдэрч байна гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Ер нь бол тийм юм байна л да. Нэг нэгний аягүй толддог. Ялангуяа таны гаргаж байгаа зүйлс, гаргаж байгаа ааш зан, хэлж байгаа үг яриа чи энэ хүнд бол бүр яг шууд утгаараа нөлөөлдөг гэж гарч ирсэн. За I've been working on my self-love and self-worth гинэ. За би өөрийгөө хайрлах болон өөрийнхөө үн цэн дээр ажиллаж байгаа гэдэг карт гарч ирж байна. Тэгээ энэ бол бас яг энэ армын саваа доошоо харж гарч ирснээр тайлбарлагдж байгаа юм л да. Ер нь бол өөрийгөө бас хайрлаад өөрийгөө жоох ингэж татаж өргөж байхгүй бол танаас ирж байгаа мэдрэмжүүд нь айгүй өөрийг нь өөрт нь ихтгэлгүй болгоод байгаа. Тийм учраас гүй би ч бас болж байгаа шүү, би ч бас дэжгүй шүү гэдгээ бас мэдрэх гээд өөрийгөө хайрлах тийм тайван байдлыг одоогоор сонгочод байгаа гэж гарч ирлээ. So I am showing you your wounds and things you need to work on гинэ. За би чамд яг өөрийн чин сэтгэлийн шарах чи яг өөр дээр ажиллах ёстой зүйлсийг чинь би бас чамд харуулж байгаа гэдэг карт гарч ирж байгаа юм маш сонин. Магадгүй нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь бол ингээд хүнд дурлцгаараа ч юм уу улам эготой бардан болдог. Улам ингээд нөгөө хүний араасаа гүйлэх гэдэг зан чанар чи яг эрүүл зүйл мөн үү? Яг зөв зүйл мөн үү? Байнга гаргахад энэ яг болохоор юм мөн үгүй юу гэдэг дээр бас өөр дээрээ жоохон ажиллахад чи өөрийнхөө бас ингээ хит яарад сандраад байгаа хайр сэтгэлээ яг ингээд шударгаар зүгээр жоохон илэрхийлж чадахгүй байгаа хчин энэ хүн танд ойлгуулах гэж юу нэрсэн байх магадaltaй. За I feel this insane attraction to you гинэ. За өөрт чинь бол маш их татагддгаа бүр ингээд галзууртлаа бас яг татагддгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Доош унчлаа. За I am so proud of who you become гинэ. За чи өнөөдөр хэн болсон, юу хийж байгаа, ямар байгаад чинь би бол үнэхээр чамаар бахархаж байна гинэ. За өөрийгөө яг ингээл мундаг байгаагаа, амжилттай байгаагаа та энэ хүнд харуулах гад хичээдэг болвол тэрийг чи энэ хүн гэхдээ маш гоё нээлттэйгээр одоо дэмждэг. Танаар бахархахын үед бол үнэхээр бахархдаг. Атаархаад ч юм уу ёо ямар сонь хөөрцөн юм бэ энэ төр гээд танд дургу байгаа юм бол ерөөсөө байхгүй. За we both still need more time to heal and grow from it гинэ. За бид хоёрт бас одоохондоо бол тусдаа байж өөрөө өөрсдийнхөө healing journey одоо ангаалтан дээр анхаарах шаардлага бол байна. Ер нь тусдаа байх жоох хугацаа хэрэгтэй гэж магадгүй. Тэгжиж одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж энэ хүн хэлээд байна. За I will be there by your side when you're ready гинэ. За таныг яг бэлэн болсон үед энэ хүн таны дэргэд байх болно гэж хэлж байна. Та яг бэлэн болсон гэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр яг энэ хүнд зүрх сэтгэлээ илчлээд үннээрээ боддороо байхад бэлэн болох үед чи энэ хүн бол таны дэргэд байхаа хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За ерөнхий энергийг харахад you are my total world гэдэг карт гарч ирж байна. Чи бол яг миний хорвоо ертөнц. Ер нь бол энэ хүн тантай ч гэсэндээ маш урт хугацааны потенциал хардгаа гэдгийг илэрхийлэхийг хүсэж байгаа гэж бууж ирлээ. За ингээд өнөөдрийн уншлага маань дуслаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор бид нар тэнд юу харах вэ гэхээр энэ хүн тэгвэл танд зүрх сэтгэлээ төрүүлж илчлэхээр нь илчлүүл хизээ илчлэх вэ гэдгийг харна. За та хоёрын харилцааны дараагийн шат ямар байх вэ гэдгийг харна. Энэ харилцаан дээр та яг яах ёстой юм бэ? Та яг яаж хандвал одоо энэ харилцааны ирээдүй сайн байх юм бэ гэдгийг бид нар харах болно. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн дээр хэлэхэд би яг нөгөө хүний чинь энергийг уншиж жоохон тайвширлаа. Тэгэхгүй яг таны хэсэг дээр бүр ингээ хамаг адреналин хөдөлцөг бүр яг ингээ амар сэний инээж минийгээд гачаач юм болоод иснийг анзаарсан баг. Тэгэхээр та бас энэ хүн дээрээ яг ийм бүр байж ятсан, догтлсон тэ өстө байх суух газар олохгүй амсгаад авчицсан ийм мэдрэмж авдсан болоо. Тийм бас мэдрэмж надад төрлөө. За ингээд уншлагыг маань сонсон баярлаа.
За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ ганц эвэрттэй Баатрын илт бишээ хааны илт гэдэг картыг сонгосон байх учиртай. За энэ талд болохоор энэ хар өнгийн талд нь болохоор та яг энэ бодож байгаа хүндээ хайртай юу, сэтгэлтэй юу? Энд талд болохоор таны бодож байгаа хүн чинь танд яг хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг харж байгаа. За энд болохоор дараа нь холбоос энергиудыг тайлбарлана. Би болохоор шинэ карттаа бас нэг харж байгаа бах. Зураглал нь одоо жоохон таалагдахгүй байгаа. Нэг л мессеж хүч юм шиг санагдаад юу ч гэсэндээ өнөөдөр туршаад үзье гэж бодсон чинь харин ч эсэргээрээ бүр амар хүний ингээ мөөд рүү сэтгэл санаа руу шууд ингээ яг явж ордог. Айхтар картай надад бол таалагдлаа. Амар үнэтэй авсан гэхэд бол уран хугалахааргүй яагаад байна. За ингээ уншлах руугаа оръё. За таны талд болохоор шүү дээ тий. Та яг энэ бодож байгаа хүндээ хайртай юу гэвэл угаасаа хайртай гэж гарч ирж байна. Нарны үзүр дээшээ харж гарч ирж байна гэхээр та энэ хүнтэйгээ байхдаа аз жаргалтай байдаг. Гэхдээ энийгээ саяхнаас яг өөртөө бүрэн дүүрэн 100% хүлээн зөвшөөрж байгаа харагдаж байна. Тэгээ бас 9-ийн зоос дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бас бие даасан байдалтай айгүй хайртай хүмүүс байна. Ер нь яг нэг хүнд ингээд үнэхээр дурлаад нэг хүнд үнэхээр ингээд те зүрх сэтгэлээ зориулаад эхлэхээрээ бие даасан байдлаа алдаад нөгөө хүнээсээ айгүй хамааралтай болж эхэлдэг хүмүүс байх магадлалтай. Өөрсдөө энэс айгүй айдаг гэж гарч ирж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол та бас энэ бодож байгаа хүн дээр өөрөө жоохон өнгөрсөнд эргэлзээд идэв гэсэн. Одоо ч жоохон эргэлзэж байгаа юмнууд байгаа. За ер нь яг энэ хүнийг сонгол надад аюулгүй юу? Энэ хүн надад яг хайртай юу? Хамгийн гол нь те яг ингээд миний итгэлийг алдахгүй намайг тайван амгалан байлгаж чадах хүн мөн үү гэдэг дээр та яг энэ бодож байгаа хүн дээрээ бас айгүй удаан эргэлдсэн гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ эргэлдэж явах үедээ ер нь энэ эргэлзэж ингээ байн төрөөд идэв. Нэг хэсэг ингээл та хоёрын харилцаа гайгүй болонгот энэ хүндээ айгүй хөөрхөн итгэж байгаа л тэгээл та энэ хүнийг жоохон сэжиглээл бас болгоомжлоод эхэлдэг ийм зам болвол 2 дугаар бүлгийнхэнд маань байна. Иннээсээ болоод ер нь та энэ хүндээ хайртай сэтгэлтэй гэж байгаа ч тэр энэ хүнээ санаж мандаг ч гэсэндээ хамаагүй ер нь бол эцээ эцэдтэй өөрийнхөө бие даасан байдлыг айгүй чухалчилж хамгаалж исэн байна. Яг энэ хайр тийм үү энэ хүнийг таны яг хайр байгаа шүү дээ. Яг энэ хайр ингээд таныг бүтэн залхихыг юусоо хүлээн зөвшөөрөхгүй байсан. Сонь жишээ орж ирээд ахын яг таны энэ хүний хайрлах хайрыг одоо том акул гэж авч үзэх юм бол тэр акуланд яг ингээд бүтнээрээ идүүлэхээс илүүтэй зөвхөн ингээд гараа өгчөөд тэг байгаад исэн юм шиг. За ямар муухай жишээ авчлаа уучлаарай. Энэ картуудаа хараад надад орж ирж байгаа жишээ нь юм болоо. Тэгээд ер нь бие даасан байдал амар чухалчилж ирсэн байна. За тэгээд өнгөрсөн 2 сарын хугацаанд ч юм уу аль эсвэл ер нь л тэрнээс удаан ч үжиж магадгүй 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө айгүй өөр сонголтуудтай явсан байна. Энэ хүндээ яг бүрэн дүүрэн итгэхгүй байгаад исэн болохоор ч юм өөр хүмүүстэй уулзаал харилцаж үзээл те. Ер нь бол бас яг ингээд балансыг тэнцвүүлэх гээдсэн байгаа харагдаж байгаа байхгүй. За энэ хүнтэй ер нь болохгүй ижиж магадгүй. Энэ хүн намайг шархлуулж магадгүй. Тэм учраас өөр хүмүүнтэй ер нь харьцчихлээ. Өөр цаашаа юу болох нь харчихлээ гэд яг үнэндээ та бол тоглоом тоглосон байна. Жагл хийсэн байна. 2 3 хүнтэй ингээд те зэрэг ер нь бол тоглоом тоглосон л байгаа харагдаж байна. Тэгснээ байна шүү дээ те. Ер нь нэг сарын өмнөөс гэх юм уу? За ямар ч гэсэн одоо бол энэ мэдрэмж танд бол суугаад эхэлчихэж 11 сар гарснаас хоошооч үжиж магадгүй 2 дугаар бүлийнхний маань хувьд. За ер нь ингээд те энэ хүндэл үнэнч байя. Энэ хүндэл ер нь бол хайртай бай, зүрх сэтгэлээ тогтооё те. Тэгэхгүй бол би ингээд яг нөгөө шинэ харьцаад байгаа хүмүүстэй ч нэг хайртай байхгүй. Энэ хүн дээрээ ч гэсэндээ яг ямар бодол мэдрэмжтэй, ямар зүрх сэтгэлтэй байгаагаа ойлгохгүй ингээд төөрөлтөд яваад байна. За ерөөсөө юм босон болоогүй олон юм зэрэг хөөхөө болий. Олон тулаа зэрэг хөөхөө болий те. Яг ингээд тайван өөртөө бодох хугацаа өгье. Энэ хүнийхээ талаар бодъё, энэ харилцааныхаа ирээдүйн талаар бодъё. Ер нь бол одоо яг энэ таны бодож байгаа юм байгаа шүү дээ. Энэ хүнийг хүлээгээд энэ хүн дээр илүү тогтоод үзье гэж болвол шийдсэн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүндээ та яагаад хайртай вэ гэд тэгэхээр ер нь яг энэ бодож байгаа хүнтэйгээ хамт байхаар та өөрөө дотоод хүүхэд ч айгүй гоё аз жаргалтай болчдөг.
яагаад ч юм ингээд энэ хүнийхээ дэргэд та ийм хөөхт шиг болчдөг гэж гарч ирээд ах юм. Тэгээ дээрэс нь та болохоор нэг ийм хүн бас биш байгаа байхгүй юу? Гэтэл яг энэ хүнийхээ төлөө ч юм уу, энэ бодож байгаа хүнтэйгээ хамт байхаар ч юм уу, ер нь шин зүйл айгүй их хийж оролдож үздэг. Тэрнээс биш та болохоор айгүй юм болгоомжтой. Тэгээ хэр баргийн юм хуманд ингээд нэг тгийнги за окей явъя гэд ингээд санаа унаа гаргаад идэх хүн биш. Гэтэл энэ хүндээ яг хайртай сэтгэлтэй учраас тэгээ энэ хүнийхээ одоо яг амьдралын хэм маягт нийцүүлээд ч юм уу амьдралтаа өмнө хийж үзэж байгаагүй маш олон сонирхолтой зүйлсийг хийж шинэ мэдрэмжүүдийг бас юу н авсан байна. Тийм учраас энэ хүндээ бас айгүй татагддаг гэж хүзүр дээр гарч ирлээ. За ордуудын энергийг харах юм бол таны өөрөө чинь орд заяа. Сарны орд нь жинлүүр байх магадaltaй. За тэгээд охины орд хүчтэй гарч ирж гин, үхрийн орд хүчтэй гарч ирж гин, матар бас хүчтэй гарч ирлээ. За тэгээд арслангийн орд бас хүчтэй гарч ирж гин. Таны бодож байгаа юм чинь болохоор айгүй хүчтэй гал. Таны яг бодож байгаа юм чинь айгүй хүчтэй гал. Арслан хонь нумын одоо нар сар мандалттай ижиж магадгүй. За тэгээд ихэр хумах жинлүүр бас гарч ирлээ. За тэгээд бас энэ 2 дугаар бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань өөрсдөө яг түрүүний хэлсэнчлэн шороо мах бодтой одоо үхэр охин матар за тэгээд юу гарч ирж хумах айгу хүчтэй байна. Хумах ихэр жинлүүр. За тэгээд хумхын ордны сар нь хумхын ордонд байдаг хүмүүсийн хүртэл гарч ирж байна. За тэгээд таны талаас ерөнхийдөө дахиад харах юм бол биш үү? King of Wands доош хардаг гэж гарч ирж байгаа юм. Та болохоор яг энэ бодож байгаа хүнээ ер нь бол нэг хүн татагдах юм бол айгүй тийм дүрлэлцсэн хүн байдаг гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй яг татагдж байгаа нь мэдэгддэг, татагдахгүй байвал татагдахгүй байгаа нь мэдэгддэг. Гэтэл яагаад ч юм тань дээр нэг юм яах гээд байгаа нь мэддэхгүй байгаад идэг гэх юм уу да энээс болоод за энэ хүн надад тэгтлээ хайртай бас биш үжиж магадгүй дээ гэж 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас юу н бодоод идэг харагдлаа. Нөгөө талаасаа та энэ хүнийг бас айгүй харддаг. Энэ уучлаарай. 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас яг энэ бодож байгаа хүний өөр эмэгтэйчүүдтэй айгүй хардаж хармалдаг зам болвол ажиглагдаж байна. 5-ын саваа доошоо харж гарч ирж байгаа хэрэг энэ хүн дээрээ та ер нь зөрчилтэй байдгаа. Заримдаа бодол санаа чи энэ хүнийг зөв гээл, зүрх сэтгэл нь үгүй гээл, заримдаа зүрх сэтгэл нь энэ хүнийг чинь зөв гээл, заримдаа бодол санаа чи үгүй гээл. Ер нь бол энэ хүнээсээ болоод дотоод зөрчилтөн айгүй ихтэй байдаг. Яг энэ хүнд хайртай байгаа даахгүй та. Тэгсэн хэрнээ яагаад итгэдэггүй юм бэ гэдэг дээр айгүй юм зөрчилтөнтэй байгаад идэг харагдаж байна. Би хайртай мөртлөөс энэ хүнд нэг л итгэхгүй байгаад байна. Энэ яг юу л вэ гэд ингээ гайхаад байна. Тэгээ харилцааны ирээдүй яг ямар байх бол та хоёр болох болов үгүй болов гэж бас бодож ер нь бол айгүй шаналдаг ч гэсэндээ энэ харилцааны ирээдүй тань тодорхойгүй байгаа нь танд хэцүү байдаг ч гэсэндээ 10-ын зоос гарч ирж байгаа. Та энэ хүнтэйгээ бол гэхдээ яг өөрийн чинь хүслээр ахын бол штэ энэ хүнтэйгээ маш урт хугацааны гэр бүлийн аз жаргалтай ирээдүг хардаг. Яг тийм потенциал хардаг. Гэтэ энэ болохоор бас зүгээр яг хайртай сэтгэлтэйдээ биш та хоёрын үзэл бодол айгүй сонирхол нэгддэг. Та хоёрын ингээд хооллолт энтер хүртэл адилхан, үздэг киноны төрлүүд ч адилхан. Яг ямар хүнд дургуй гэдэг тэгэнгүүт та хоёр яг нэг адилхан зүйл хэлдэг ч юм уу. Тийм учраас энэ хүн бол яг миний lifelong partner, миний насны хань байж чадах юм байна. Яагаад вэ гэхээр бит хоёр айгүй адилхан байна. Тийм учраас бит хоёрыг урт зам хүлээж байгаа гэж бодоод энэ хүнээ ингээд яг өөрийн болгоцсон те насаар нь бүр ингээд тэрврээд амар аз жаргалтай ингээд энийгээд байж байхыг 2 дугаар бүлгийнхэн маань бол хүсдэгэ гэж гарч ирж байна. За таны талаас одоо ер нь бол гарч ирж байгаа oracle message-ийг харахад болохоор эхнийх нь ахгүй let go of control issues гинэ. За ер нь харилцааг хэд контролтгоо болоо хэд их контролол асуудал шүү гэдгийг харуулж байна. Бичвэрийг нь харах юм бол allow this situation to unfold naturally. За одоо та хоёрын дунд байгаад байгаа нөхцөл байдал яг ингээд цаанаасаа байглаасаа тэгээ өөрийнхоороо яг зөв цаг хугацаанд ингээд тодорхой болоод өөрчлөлт явагдахыг хүлээн зөвшөөрөө гэдэг карт гарч ирлээ. Гэхдээ 2 дугаар бүлгийнхэн маань баг ингээд зөвшөөрөд ихэлсэн гэх юм уу. Тэгэхгүй өмнө нь яг ингээд хизээ бит хоёр нийлхийн, хизээ энэ хүн надад хайртай болохын, хайртай болвол хизээ зүрх сэтгэлээ хилчлэх ингээл аюу стресстэй байсан болвол одоо энэ хүндээж цаг хугацаа өгөөд, өөртөө ч цаг хугацаа өгөөд
Яг энэ хүнээ ингээд тайван хүлээ, энэ хүндээ цаг хугацаа өгье гэж шийдсэн байгаа харагдаж байна. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу гэдгийг харъя. За хайртай сэтгэлтэй гэдгийг мэдхийн тулд заавал хайр сэтгэлийг илэрхийлдэг гой аягны хүзүрнүүд бол гарч ирэх юусаа албагүй байдаг. Ингээ картуудыг харах юм бол амар сонин заяо. Гэхдээ энэ хүн бол танд хайртай л гэж би хэлнэ. За яагаад вэ гэхээр маш олон картууд нэг л юм хэлээд байна. Энэ хүн чинь таныг өөрийг нь орхиод явчихгүй гэдгээс маш их айж байгаа гэж гарч ирж байна. Ер нь товчхондоо энэ хүн таныг алдахыг айгүй хүсэхгүй байгаад байгаа. Яагаад алдахыг хүсэхгүй байгаад байгаа юм бэ гэхээр энэ хүн бол танд хайртай учраас. За алдахыг хүсэхгүй байгаад байна гэд бас санаа зорилго нь өөр байж болно шүү дээ. Ашиглах гад идэх ч юм уу, зүгээр таныг дэрэгдээ байлгаж өөрийнхөө эгийг тийжих гоё идэх ч юм уу тийм юм бол ерөөсөө биш. Таны энэ бодож байгаа хүн чинь болохоор нь шүү дээ. Одоо ер нь цаашид харилцаан дээр айгу хурдан хичээл зүтгэл гаргаж үйлдэл хийхгүй болвол таныг өөрийг нь одоо ингээд нэг удаан хүлээхгүй байхаа. Бараг одоо ч ингээл өөр хүмүүнтэй харилцаад бараг явчих магадгүй гэж маш их айж байгаа, сандарж байгаа, түгшиж байгаа бол харагдаж байна. Тэг хэсэг хугацаанд таны энэ бодож байгаа хүнд чинь ер нь бол жоохон ганцаараа байх хугацаа хэрэгтэй байсан, мөнгө төгрөгөн дээр анхаарах хугацаа хэрэгтэй байсан гэж болвол гарч ирж байна. За тэгээ өнгөрсөнд заяа яг ингээд та бас яг энэ хүндээ мөнгө санхүүгийн тусламж үзүүлдэг ч юм уу, энэ хүнээ дааж барьж исэн ч юм уу та ер нь харилцаан дээр илүү хичээл зүтгэл гаргаж исэн зүйлсээс болж исэн юм шиг байна. Тэрэн дээр айгүй санаа зовж явдаг. Тэгээ одоо ер нь бол илүү man up хийж илүү хичээж, илүү тань руу үйлдэлийн төр гаргаж тантай харилцаан дээр болон өөрийнхөө амьдрал дээр энэ хүн хичээж урагшлахгүй болвол таны өөрийг нь ингээд хараад хүлээгээд өөрт нь итгээд цагаа бараад авахгүй болчихгүй дээ гэж маш их санаан зовж байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ та хоёрын харилцаа болохоор яг ингээд нэг юм шин шатанд гарч өгдөгчгүй тэгсэн хэрнээ дуустдагчгүй айгу удсан байгаа байхгүй юу? Энэний шалтгаан болохоор энэ хүн бол танд айгу сэтгэлтэй. Гэхдээ тэр сэтгэлээс айгу удаан хугацаанд цугцсан. Яг танд хайртай гэдгийг илэрхийлэхэд ерөөсөө бэлэн биш байсан. Дандаа нэг юм зөв цагийг хүлээгээд исэн гэх юм уу. За би энэ хүндээ ер нь бол хайртай маань, сэтгэлтэй маань, зүрх сэтгэл маань улам гүнзгийрж байна. Гэхдээ хэсэг хугацаанд би илүү ганцаараа байж өөрийнхөө хувийн амьдралын асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт илүү мөнгө санхүүгийн боломжтой болох хэрэгтэй байна гэд ингээд таныг амар удаан хүлээлгцэн. Өөрөө ч гэсэндээ яг юм хүсээгүй тодорхой байдалтай айгу удаан явцсан. Тэгтэл одоо болохоор ер нь цаашид ингээд тантай харилцаа холбоо илүү их тогтоогоод тантай илүү их ярилцаад таны төлөө энэ харилцааныхаа төлөө хичээхгүй болвол та өөрийг нь ер нь бол хүлээхгүй байхаа гэдэг айдас байна. Тэг өөртөө чинь маш урт хугацааны потенциал хардаг. Өөрийг чинь маш сайн найз бүсгүй болохоор эмэгтэй гэж боддог. Маш сайн ээж болохоор эмэгтэй гэж боддог. Тэгээ өөрийг чинь бас юм мөнгө санхүү дээр ямар ингээд одоо юу мэрийн нухацтай ханддаг өөрийгөө бас ингээд айгүй мундаг авч явдаг алсын хараатай байдал чи энэ хүнийг бас үнэхээр өөртөө татдаг. Тэгтээ та болохоор бас яг энэ хүндээ жоохон аюултай мэдрэмж бол өхний хувьд өөдгөө сарны хумх бол энэ хараа Seven of Swords ахгүй эмхтэй зургалтай ядж хахад. Тэгэд энэ дээр ингээд эмхтэй баахан брендийн хувцас цүнх барьцсан явж байгаа. Энэ дээр болохоор ингээд эмхтэй нэрхтийн өмнөөс тооцоо хийгээд байгаа. Тэгэхээр таныг бол ер нь ингээд өөртөө нөөргүй айгүй гоё амжилттай аз жаргалтай амьдарч байгаа эмхтэй. Тэгээд өөрийг нь хайрлахаа болоод ч юм уу өөрийг нь хүлээхээ болоод зүгээр ингээд цаашаа өөр хүмүүстэй харилцаад өөрийнхөө мөнгө санхүүг илүү арвижуулаад үржүүлээд ингээд явчих магадгүй гэсэн айдас болвол амар их байна. Тэгээ сарны хумх өөрөө айгүй юм барьцгүй эвгүй энерги واخгүй юу да астрологи талаас ярихад ч гэсэн миний сарны орд хумх байдаг л та. Тэгэхээр бас яг ойлгоод байна. Хүнд ер нь айгүй тийм unpredictable тодорхойгүй яаж ч магадгүй тийм мэдрэмж өгдөг. Энэ хүн бол одоо ингээл миний дэргэд насаараа байж намайг үнэхээр хайрладаг. Энэ хүний хайр бол өөрчлөгдөхгүй гээд амар гоё ихтгэл төрүүлэхээр одоо сарны үхрийн ордны сартай ч юм уу, хилэнцгийн ордны сартай ч юм уу тийм хүмүүстэй харьцуулахад бол хумхын ордны сар бол маш барьцгүй хүмүүс санагддгийг. Гэхдээ яг үнэндээ бол нэг хүн хайртай гэх юм бол маш logical, илүү арж билүү далаадгүй нэг хүндээ үнэн хүмүүс байдаг л та. За тэгээд таныг болохоор ер нь яаж ч магадгүй зүгээр л өөртөө нь харилцаа нь ингээд хэрэггүй мэн ер нь одоо ингээд дууссан зөв юм байна гэд юу ч болоогүй өөрийг нь хаяад орхиод явчвал яах вэ гэж маш их айж юм. Тэгээд дөрвийн зоос бол нэг талаараа бас яг ингээд нэг хүнийг алдахыг үнэхээр хүсэхгүй байгаа. Алдахаасаа маш их айж байгааг илэрхийлдэг.
Тэгээ хааны саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүн айгүй гоё зүйл шийдсэн байна л да. Ер нь таны хувьд ингээд танд нэг их татагдахгүй байгаа юм шиг, нэг таныг ихгүй байгаа юм шиг мэдрэмжийг энэ хүн чи өгөөд идэг байсан юм шиг байна гэсэн шүү дээ. Тэгсэн шалтгаан нь болохоор ер нь бас өөрийнх нь амьдралын одоо яг ямар үе дээр яваад байна вэ? Тэр нь бас айгүй нөлөөлдөг. Одоо мөнгө санхүүний амжилттай, энэ хүн өөрөө баян чинээлэг, ажил төрлийн амжилттай бүтээд өөртөө гоё ихтгэлтэй байх юм бол хайр дурлалт тэр ирчээрээ гоё өөртөө ихтгэлтэйгээр явж ордог. Нөгөө хүндээ халуун дулаан байдлаа илэрхийлдэг хүн байгаа байхгүй юу? Гэтэл яг одоогоор цаанаа ингээд сэтгэл санаа нь ер нь докторгүй байгаад байгаагийн шалтгаан гэх юм бол өөрийгөө тийм ч өндрөөр үнэлэхгүй байгаад байгаа. Тэгэж ер нь бол өнгөрсөн айгу удаан энэ хүн байсан байна таны дэргэд. А тэгээ одоо болохоор за ер нь би яг ингээд буцаад өөрийнхөө power-ыг, өөрийнхөө хүч чадлыг сэргээх цаг нь болчихжээ. Би одоо ингээд яг таны сэтгэлийг өөртөө татах хэрэгтэй тийм үе дээрээ ирчиж. Тэхийн тулд ер нь бол би ингээд ажил төрөл дээр амжилт гаргаад өөрийгөө илүү гадаад үзмж дээрээ илүү гоё анхаарад сэргээгээд ингэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ер нь намайг жоохон дутуугаар үнэлээд баг ингээ орхих гээд ижиж магадгүй гэж энэ хүн чинь маш их айж байгаа гэж гарч ирж байна. Зүгээр л ингээд таныг өөртөө ирээдүй харахаа болоод гэхдээ ингээ юу ч болоогүй юм шиг ямар ч драма, ямар ч хэрүүл уруул, ямар ч гомдол, шанал, харамсал байхгүйгээр зүгээр л ингээ юу ч болоогүй юм шиг өөрийг нь орхичихгүй гэдгээс энэ хүн маш их айж байгаа гэж гарч ирж байна. Тийм болохоор энэ хүн бол цаашид тантай илүү их ярилцаж, харилцаж, таны байр байдлыг судалж мэдхийг хүсэж байна. Charity дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүнд бол харилцаагаа цаашид урагшлуулах маш их хүч хүсэл байгаа гэж бол гарч ирж байна. Ерөөсөө Charity дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ямар ч байсан гэсэн танаас бол одоохондоо харилцаа холбоогоо тасалж болохгүй, илүү ярилцаад, хажуугаар нүүр дээр ажиллаа, тэгээд ингээд урт хугацаанд харилцаагаа болвол яг шин шатанд гаргана гэд бүр энэ хүн зорьсон байгаад байгаа бууж ирлээ. Мэлхийний орд бас хүчтэй харагдчихэв. Тэгээ яагаад ч юм таны бодож байгаа энэ хүн чинь нэлээд тийм машин ч юм уу мотоцикл дуртай болвол яг таныг ингээд ардаа суулгаад явандаа энэ төр гэж бас боддог харагдчихэв. Dead card доошоо харж гарч ирж байна гэхээр хилэнцгийн орд бас хүчтэй гарч ирж байна. Мэлхий хилэнц энэ хүний ордод бас байдаг гэж болно. Ер нь бол маш гүн гүнзгий дурладаг гэж гарч ирж байна. Ер нь энэ хүний дотоод ертөнц бол маш эмзэг, маш гүн гүнзгий хүн биш үү? Гаднаа бол жоохон нэг тийм агаарын юм шиг, галны юм шиг хөнгөн мэдрэмж өгдөг болвол яг зүрх сэтгэл байрладаг ордууд айгүй хүчтэй, ийм усны бах бодтой ордууд байх магадaltaй. Тийм учраас дурлал, хайр гэдэг зүйл бол энэ хүний хувьд маш том асар том өөрчлөлт, маш гүнзгий мэдрэмж байдаг. Тэгээ харилцаагаа бас ингээд өөрөө амар хурдан байнга урагшлуулад байнга сонирхолтой байлгаж чадахгүй байгаад айгүй харамсаж байна. Тэгээ та болохоор харамсах байх уу шаналж байна. Тэгээ та болохоор энэ хүний хувьд бол яг л ийм өөрт нь амар ихтгэл найдвар өгдөг, хүсэл мөрөөдөл өгдөг. Хав харанхуй амьдралд нь яг гэрэлтэж байгаа ганц од шиг ингэж санагддаг. Ер нь бол тантай ингээд яг одоогоор practical одоо бүр юм арга зам нь байхгүй байгаа байж болох ч гэсэндээ өөртөө чинь айгүй гоё аз жаргалтай хамт байгаагаар урт хугацаанд цуг байж байгаагаар гой зүйлсийг энэ хүн бол хүсэж мөрөөддөг гэж гарч ирж байна. За энэ хүнийхэн талаас Oracle card-ыг харах юм бол forgiving and learning гинэ. За уучлж бас сурах, уучлах, суралцах гэдэг карт байна. За as you release and heal the past, you experience more love in your present moments гинэ. Эхлээд энэ карт гарч ирэхээр би ойлгоогүй байхгүй. Тэгээд одоо яг энэ картуудтай харсан чи энэ хүн ер нь өнгөрснөө тавьж явуулж байна. Ер нь яг өөрийнхөө амьдралын өнгөрснийг өөрчлөх гэж оролдож байна. Өнгөрсөн алдаануудаас суралцаад ер нь одоо болон үүнээс цааш биш тий. Яг тантай харилцаан дээр илүү анхаарлаа хандуулад харилцаагаа илүү шин шатанд гаргая гэж хүсэж байна. Энэ хүн болохоор ингээ өнгөрсөн хитрхи ирээдүйд санаа зовоод яг одоодоо жоох амьдрч чаддгүй байсан баха. Барин ингээ картуудаас харах юм бол таныг ингээд ирээдүйдээ хадгалсан. За би мундаг болчоод амжилттай болчоод өөртөө итгэлтэй болчоод зүрх сэтгэлээ одоо танд илэрхийлнэ гэж бодоол байгаад исэн бол амар их цаг хугацаа тэгэж алдсан байсан гэдгийг ойлгосон байна. Гэтэл хайр сэтгэлийг бол ер нь одоо илэрхийлж явах хэрэгтэй. Хайртай хүнийхээ төлөө одоо цаг дээр хичээж явах хэрэгтэй. Тэгжиж ирээдүйд ингээд тодорхой өөрчлөлтүүд хамтдаа урагшилсан байдал бий болт юм байна гэдгийг энэ хүн ойлгоцсон байгаа юм шиг байна. За одоо болохоор энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа үгсийг Oracle картаар харъя.
Oracle картуудаа ашиглаагүй маш их утсан байна. За 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодолтой хүндэд юу хэлхийг хүсэж байна вэ? За your presence in my life gives me peace гинэ. Яг тийм мэдрэмж бол гарч ирсэн. Энэ одны хөзөр тэрийг илэрхийлсэн. За чиний яг оршихуй, чи миний амьдралд байгаа нь одоо миний амьдралд байгаа нь л те надад ингээд маш их амар амгалан өгдөгөө, тайван байдлыг надад өгдөгөө гэдгийг хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За I've been thinking about the last time I saw you. За би чамтай хамгийн сүүлд уулзснаа, хамгийн сүүлд чамайг харснаа бодож байгаа. Ер нь хамгийн сүүлд тантай уулзч таарснаас хойш л таныг маш их бодож санаж байгаа гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Аль эсвэл хамгийн сүүлд та хоёр уулзаад яг юу болсон бэ? Тэр талаар маш их бодож байгаа гэж гарч ирж байна. Зарим нэг хүмүүст хамааралтай баг. За we are a perfect match made in heaven гинэ. Match made in heaven. Чип хоёр бол яг төгс тохирох хүмүүсээ гэж хэлхийг хүсэж байна л да. Гэтэ match made in heaven гэхээр бүр одоо ингээд тэнгэрийн бүр одоо юм холбоо гэх юм уу та. Тэгж аягүй гоё бас хэлэгддэг. Ямар ч байсан гэсэндээ энэ хүн бол бараг өөрийгөө таны заяаны хамт гэж хэлхийг хүсэж ах шиг байна. Тийм мэдрэмж авдаг. За connect to me telepathically through meditation гинэ. Надтай ингээд яг сэтгэл надтай ингээд сүнсээрээ ер нь холбогдооч гэдэг утгатай л баг карт юм уу да. Яагаад ч юм энэ хүн болохоор ингээд тантай бодлороо холбогдож байхыг айгүй хүсдэг. Аль эсвэл та хоёр угаасаа ч тэгэж ер нь бол холбогддог байх магадaltaй. Нэг нэгнийхээ мэдэрж байгаа зүйлийг яг ингээд адилхан мэдэрсэн байдаг. Нэг нэгнээ айгүй зүүдэлдэг байх бас магадaltaй. За I always knew there was something different about you. Би чиний яг ямар нэгэн зүйл бусдаас маш өөр гэдгийг анханасаа мэддэг байсан. Чи анханасаа надад бусдаас маш өөр өвөрмөц онцгой санагддаг байсан гэж хэлхийг бас хүсэж байна. За without you in my life I feel so lost гинэ. За чи миний амьдралд байхгүй бол би яг өөрийгөө алдах болноо гэж хэлхийг хүсэж байна. Аль эсвэл хэрвээ та хоёр одоо жоохон нэг нэгнтэйгээ харилцаагүй байгаа бол та энэ хүний амьдралд ингээд байхгүй байгаа нь энэ хүнийг бүр өөрийгөө алдсан юм шиг мэдрэмжүүдэд автуулж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. You are my light in the darkest times гинэ. Миний амьдралын хамгийн харанхуй, хамгийн муухай мөчүүдэд чи бол яг миний хувьд ингээд гэрэл гэгээ байсан шүү. Цаашид ч тийм байх болно шүү гэж хэлхийг хүсэж байна. Ямар сони. You are my light in the darkest times. Тэгээд одны хөзөр. Энэ одны хөзөр тэр ингээ хав харанхуй байгааз. Тэгэхэд энэ эмхтэй, тэгээд энд бол яг алтан гац сод байгаад байгаа. Тэгэхээр энэ хүний амьдрал юм харанхуй, бараан, айгүй хэцүү үе дээр явж байхад та дандаа энэ хүний хувьд итгэл найдвар өгж, хүч урам зориг өгдөг хүн нь бол байсаар ирсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Нууцлаарай. Yeah. I had a crush on you from the very start гинэ. Би анхнаасаа л чамайг crushсан гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээ хамт гарч ирсэн өдөр нь болохоор I've always been afraid of this love. За энэ хайраас би гэхдээ байнга ингэж жоохон айж ирсэн. Яг ингээд танд бол crushилдаг татагддаг байсан ч гэсэндээ энэ харилцаа цаашид яах бол гүнзгийрүүл өөрт нь ямар мэдрэмж өгөх бол гэдгээс ер нь жоохон айж имэж өөрийгөө татаж ирсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. За ерөнхий энерги болохоор you're so beautiful inside and out. Чи бол дотроосоо ч гаднаасаа ч маш үзэсгэлэнтэй хүн гэж танд хэлхийг хүсэж байна. За ингээд YouTube маань уншлах туслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст бид нэр тэнд юуг харах вэ гэхээр таны бодож байгаа хүн чинь энэ хүн чинь танд зүрх сэтгэлээ илчлэх үү? Илчлвэл хизээ илчлэх вэ? За тэгээд та хоёрын харилцааны дараагийн шин шат юу байх вэ гэдгийг харна. Тэр нь хизээ эхлэхээр байгааг харна. Тэгээд энэ харилцааг амжилттай байлгахын тулд таны зүгээс юу нэг юу хийвэл зүг бэ гэдэг зөвлөгөөг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Баатрин Зоос
50 зогсож байгаа морьтой картыг сонгосон байх учиртай. За энэ хар өнгийн талд нь болохоор та бодож байгаа хүндээ өөрөө хайртай юу? За энэ цагаан талд нь болохоор таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу? Тэгээд та хоёрын дундах холбоос энергийг харж байгаа. Та энэ хүнийг юу гэж бодож мэдэрч байна? Энэ хүн чинь таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг. Тэгээд бас ойлгох гээд би энэ бүлэг дээр нэлээд олон карт суулсан. Тэгээд энэ шинэ картад авсан байгааг харж байгаа бах. Ер нь бол жоохон амар зурагтай. Гэхдээ үнэхээр амар мессеж өгд юм байна. Айгу үнэтэй авсан л да. Тэгээд зургнуудыг харчаад жоохон сонин карт сонгочууд баахан л ингээд зургнууд байгаад байна гэдгсэн ч үгүй. Яг tarot бол хэр сэтгэл гаргаж хийгдсэн байна, хэр зөв хийгдсэн байна гэдгээсээ болоод бас амар гоё мессежүүд өгдөг. Энэ бол гэхдээ бүр ингээд яг миний сэтгэл хөдлөл рүү бүр ингээд явж ороод байгаа гэх юм уу, жоохон амар байгаа. За ингээд гол асуудалтай оръё. Яа ингээд санаа алдаад байна уу гэхээр 3 дугаар бүлгийнхний маань өөрсдийнх нь энерги яг ингээд хувь хүнд бас дуртай энерги, дургүй энерги гэж байдаг шүү дээ. Миний яг хайр дурлал дээр ер нь жоохон ойлгодгүй. Тийм ч таатай хүлээж авдаггүй зан чанар 3 дугаар бүлгийнхэн дээр маань бол анзаарэгдэж байна. Гэхдээ энэ бол human, хүний мэдрэмж бол ерөөсөө хязгааргүй. Янз янзын юмыг хүн мэдэрч байдаг. Тийм учраас шүүмжилж гин гэж ерөөсөө битээ ойлгоорой. Картууд болохоор 1-р бүлгийнхэнтэй жоохон адилхан гарч ирсэн. Гэхдээ утга санаа агуулга нь бол шал өөрөө. Одоо тайлбарлаад эхлэхээр мэдэгдэнэ. Тэгээ хүмүүсээс харьцууллаа гэд тэгдэг. Яах гэж харьцуулдаг вэ гэхээр нэг нь илүү нэг нь дутуу гэх гээд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Заримдаа болохоор хүмүүс ингээ уншлага болгоо адилхан биш дээ гэдэг яг үнэндээ үгүй байдаг. Тийм учраас өөр шүү гэдгийг би бас илэрхийлэх гэж жоохон харьцуулах гэдэг юм шиг байгаа. За таны хувьд болохоор штэ та юм бодож байгаа хүнээ ер нь бол өөрлөвчин айгүй хичээл зүтгэл гаргаасай гэж болвол хүсэж байгаа харагдаж байна. Энэ харилцаан дээрээ та яг өөрөө 100% маш аз жаргалтай байхыг хүсэж байгаа. Гэтэл таны бодож байгаа хүн чи яг ингээд таныг хүсэж байгаа нь тодорхой, тань руу тэмүүлж байгаа нь тодорхой. Энэ харилцаан дээр бүхэл зүйлийг энэ хүнийг хийгээсэй гэж та бол маш их хүсэж байгаа харагдаж байна. Гэтэл яагаад ч юм таны бодож байгаа хүн чи ингээд тань руу яг таны хүсэж байгаа хэмжээнд хичээл зүтгэл гаргаж байгаа юм шиг өөрт чинь санагдахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас та энэ хүн рүүгээ бас эргүүлээд ямар нэгэн үйлдэл хийх тал дээр бол маш хаалттай хандаж байгаа харагдаж байна. Нөгөөний чинь байгаа байдал таны сэтгэлд нийцэхгүй, урмыг чинь бараг хуглаад байгаа учраас та нөгөө хүндээ яг л адилхан бараг хандаад байгаа гэд хэлж болохоор байна л да. Тэгээ та яг энэ хүндээ хайртай юу гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Яг хоо хайр сэтгэл байгаа байж болох ч гэсэндээ одоо илүү нэг тийм жоохон шунал айгүй мэдрэгдээд байгаа харагдаж байна л да. Хоёр талд хоёулын дээр нь lovers гарч ирсэн. Эргэлзээгүй та хоёр бол хоёулаа бинийгаа хүсэж байгаа, хамт байхыг хүсэж байгаа, харилцаагаа гүнзгийрүүлмээр байгаа. Гэтэл lovers гэдэг хүзэр гараал ирэнгүүт хүмүүс өө хайртай юм байна энэ төр гэдэг үгүй. Lovers бол өөрөө measure arcana хүзэр. Яг үүндээ ингээд сонголтыг илэрхийлээд байдаг. Айгүй юу барьцгүй хүзэр энэ бол. Тэгээд таны хувьд болохоор нь штэ. За тэг хэн сонгох юм бэ гэхээр нөгөө хүнээ яг сонгох хэрэгтэй. Нөгөө хүнээ яг таныг сонгоод хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэр болтол та бол яг ингээд хатан тавьчуулагдсан байгаа юм шигтэй юу ч хийхгүй байхаар өөрөө бол шийдсэн байна. Ямар ч байсан гэсэн өөрөө төрүүлээд та энэ хүнд зүрх сэтгэлээ өгье нэ гэж болвол огт бодохгүй байгаа харагдаж байна. Одоогийн нөхцөл байдал бол танд ерөнхийдөө хэцүү байгаа. Гэхдээ нөгөө хүнээ харилцаан дээр илүү хичээл зүтгэл гаргаасай. Танд хайртайгаа тэг зүгээр хилээд зогсохгүй таны төлөө маш их хичээгээсээ өөрийг ч аягүй аз жаргалтай байлгаасай гэж болвол хүсэж байгаа харагдаж байна. Тэгжиж та энэ хүнээ сонгож харилцаагаа цаашаа гүнзгийрүүлэх болно гэсэн ийм нэлээд хүүтэн хатуу байр суурьтай байгаа харагдаж байна. Тэгэхгүй 1-р бүлгийнхэн дээр бас энэ картууд ингээл ер нь гарч ирсэн. Гэхдээ 1-р бүлгийнхэн болохоор яхаа би богинохоо ярьчих. Нөгөө хүндээ хайртай заяо. Гэхдээ хайр сэтгэлээ ингээ буруу илэрхийлээд хитрхи ингээд яарч сандраад адгаад байсан аахгүй юу? Гэтэл 3-р бүлгийнхэн маань бол харилцаан дээр маш ийм өгөө аваа харж байна. Хитрхи олон зоосны хүзэрнүүд байна. Тэгээ 6-гийн зоос дээшээ харж гарч ирж байгаа гэхээр юу гэсэн үг вэ гэхээр штэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө харилцаан дээр одоо ингээд маш юм
тодорхой үзэл бодлоор ханддаг, тодорхой байр суурьтай байдаг. Ер нь бол одоо ингээд би болохоор өөрөө юм загасны хорттой. Тэгээд одоо тийм хайрын төлөө өөрийгөө бүр ингээл нөгөө хүндээ золиосолж молиосолдог тийм юм байдаг да. Тийм юмстай амар дуртай байхгүй. Яг үндэ ингээд романтик кино мэн үзээд өөртөө амар догдолдог. Гэтэл болохоор яг 3 дугаар бүлгийнхний мань харахаар өөртөө маш практикл хүмүүс байгаад байгаа харагдаж байна. За би яг хинт зүрх сэтгэлээ зориулах юм бэ? Хинт цаг зав гаргах юм бэ? Хэний төлөө хичээх юм бэ гэх юм бол яг л миний төлөө адилхан хичээдэг хүнийг би хайрлана. Гэт ер нь бол юм материалын зүйлсийг ч хардаг, нөгөө хүнээсээ бас маш их хичээл зүтгэл хардаг. Яг хайртай хүн чинь танд хэрэгтэй л хүн байх хэвээр. Ер нь бол танд яг юу хийж өгч гин, танд юу авч өгч гин, таны дэргэд яг юунд чинь тусалж гин те. Тэрийг та ингээ үнэлж дүгнээд тэр нь таны сэтгэлд нийцж явах юм бол таны стандартад хүрч явах юм бол эргээгээд нөгөө хүндээ цаг заваа зарцуулдаг, хичээл зүтгэлээ гаргадаг, зүрх сэтгэлээ зориулдаг хүн байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээ энэ хүн дээрээ болохоор та тийм потенциал хардаг. Яг ингээ хамтдаа байх юм бол бит хоёр амар баян чинэлэг амьдарч чадна. Альс бол хамтдаа байх юм бол бит хоёрын ингээ сонирхолтой үзэл бодол энэ төр айгүй адилхан. Тийм учраас бит хоёр хамтдаа ямар нэгэн том үйл хэргийг бүтээн авах гээд аргын зоос бол байна. Та энэ хүнтэй маш урт хугацааны ирээдүй хардаг. Гэтэ аргын аягнаас ялгаатай нь аргын зоос бол өөрөө юм потенциал айгүй харж ийн гэсэн үг. Гэхдээ 2 дугаар бүлэгчсэндээ потенциал бол бас харж исэн л та. Гэхдээ горийнхны маань бол одоо яг хүсэж байгаа зүйл маш юм straight to the business ажил хэргийн уншлага хийж байгаа юм шиг. Бизнесийн хамтралын уншлага хийж байгаа юм шиг надад бол сэтгэл төрөөд байна. Тэгээ та хоёрын хувьд болохоор ер нь өнгөрсөнд бас харилцаатай байсан. Бараг дахиж шинээр эхлэх гэж оролдож үзэж байгаа харилцаа юм шиг байна. Яагаад та энэ харилцааг бас шинээр эхлүүлэх ингээ хүсэлтэй, тэ зоригтой, бодолтой байна вэ гэд тэгэхээр энэ хүнийг та өөрийнхөө урт хугацааны амьдралд хэрэгтэй л гэж бодож байна. Гэхдээ энэ хүнийг яг өөрөө төрүүлж тань руу айгүй хичээх хэрэгтэй, энэ хүн хөгжих хэрэгтэй, энэ хүн зоригтой байх ёстой, танд өөрийгөө баталж харуулах хэрэгтэй гэж бодоод байгаа нь бас дэндүү одоо юм шулуун шудраг, дээрэс нь айгүй шаардлага өндөртэй тийм мэдрэмж орж ирж байна. Тийм болохоор таныг яг энэ хүнд би хайртай гэж хэлэхэд жоох хэцүү байгаа байхгүй юу? Ерөнхий энергиудыг харахад болохоор Two of Cups нь өөрөө доошоо харж гарч ирж байгаа. Тэгэхээр яг та болохоор энэ хүндээ бол одоогоор яг амар хайртай, яг цэвэр зөвхөн өөр бусад юмнуудыг хаяа зөвхөн хайрын талаар ярил л да. Тэнгүүт яг хайртай бол бас биш байгаад байна. За тэгээд хоёрын аяга доошоо харж гарч ирж байгаа нөхөр хоёрын аяга бол бас өвөө аваа байдаг. Энэ хүн танд төрүүлээ зүрхээ суглаад гаргаж ирээд урд чинь тавиад өгөхгүй бол та бас яг тэр адилхан зүйлийг хийхгүй л гэсэн байдалтай байгаа гэсэн үг. The Three of Wands дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та энэ хүнтэйгээ холын ирээдүй харж байгаа гэхээс илүүтэй яг ойрын ирээдүй харж байгаа харилцаа цаашаа ер нь яг яаж эргэх нь үү те цаашаа үргэлжлэх нь үү яах нь үү ажиглыг харъя гэсэн байдалтай болвол байна. King of Cups дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүнийг энэ бодож байгаа хүнээ зөвхөн таныг хайрлаасай, зөвхөн танд зүрх сэтгэлээ өгөөсэй, танаас хизээч урахгүй байгаасай тий. Үнэхээр ингээд энэ хүн чинь л танд амар хайртай байгаад тэр зүрх сэтгэлээ танд илэрхийлээсэй гэж болвол хүсэж байна. За ордуудыг харах юм бол шүү дээ тий. Таны өөрийн орд айгүй хүчтэй ихэр. За тэгээд охин үхэр матрууд болвол гарч ирж байна. Хилэнцгийн орд бол бас айгүй хүчтэй гарч ирлээ. Tower дээшээ харж гарч ирж байгаа хэрэг Марс эдэм бас л хилэн цайл эсвэл хоньны орд. За нөгөө хүний ордыг харах юм бол бас яг таныг ордоор ч бодож идэв. Тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бас агарын орд ихэр хумх чинлүүр байх магадaltaй. Таны бодож байгаа хүн чинь айгүй хүчтэй арслан үхэр хумх хилэнц ихэр охины орд айгүй хүчтэй гарч ирж байна. Бас хоньны орд гарч ирлээ. Ер нь тэнд ном момч бас харагдчихлаа гал мах байдууд. Бараг бүхэл орд гараад ирчихв. За орд бол заавал таарах албагүй байдаг. Хамгийн гол нь уншлагын динамик хэр өөрт чинь таарч ийнвэ тэрийг сонсох хэрэгтэй байдаг шүү. За тэгээд энэ хүн руугаа таны чиглэж байгаа энержи болохоор chemistry буюу одоо ингээд амар таталцал chemistryтэй гээл тэгэхээр одоо ингээд цаанаасаа монголоор юу гэж хэлдэг юм бол үнэхээр нэг нэгэндээ татагддаг маш таталцал өндөртэй нийцэл өндөртэй гэж утгатай карт байна. За there's a strong magnetic attraction here гинэ. За энд бол ингээ маш хүчтэй нэг нэгэндээ татагдж байгаа magnetic energy байна.
гэж гарч ирлээ. Гэхдээ тариатор илэрхийлвэл бараг devil чөтгөр гарч ирэх байсан юм шиг надад санагдаж байна. Хит их нөгөө хүнтэйгээ одоо яг ингээ харж байгаа потенциалтай айгу шунж байгаа энерги 3 дугаар бүлийнхэнд маань бол байна. За одоо хамгийн гол хэсэг рүү оръё. Таны бодож байгаа хүн чинь танд хайртай мүү гэдгийг харъя. Тэгсэн чинь энэ хүн болохоор танд айгүй хөөрхөн хайртай гинэ. Тэгтээ асуудал нь юу вэ гэд тэгэхээр энэ хүн тантай яг ямар ч эргэлзээгүй болсон үедээ харилцааг эхлүүлэхийг хүсэж байна. Өөрөө болвол угаасаа амар тотгошооно хүн, ганцаардмал хүн, нөх их ингээ гарч ордгоо, нөх олон найз нөхөдтэйч биш. Ер нь бодол санаа ч гэсэндээ айгүй хаалттай хүн байд юм шиг байна. Таны бодож байгаа хүн. Ер нь ингээд бодож мэдэрч байгаа юм аа ингээл найз нөхөдтэй яриад аль эсвэл одоо ингээл танд яриад те би юм байгаад байна, тийм байгаад байна, чи юу гэж бодож чинь би энэ мэдрэмжээ яах вэ, энэ асуудлаа яах вэ гэл ингээл байдаг төрлийн хүн бол бас биш. Ихэнх гол том зүйлсийг зөвхөн өөрөө өөртөө дотроо бодож ярилцдаг гэж болвол гарч ирлээ. Тэгээ энэ хүн бол таныг алдмааргүй байдаг. Хэрвээ та хоёр ингээл өнгөрсөнд муудалцаад салж исэн зүйлс байдаг болвол энэ нь таны бодож байгаа энэ хүнд маш хэцүү байсан гэж гарч ирж байна. Ямар ч хамаагүй аргаар харилцаагаа бол дуусгамааргүй байдаг, таныг алдмааргүй байдаг. Тэр нь гэхдээ яг яагаад вэ гэхээр тантай маргалдаж муудалцаад холтчохоор аль эсвэл харилцаагаа тасалчаар энэ хүнд болвол яг ингээд танд хаягдж байгаа юм шиг, орхигдож байгаа юм шиг те амьдралд амар том ялагдал хүлээж байгаа юм шиг маш хэцүү байдаг байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүн бол одоо ч дотроо бодсоор л байна. Ер нь бол өөрөөс чинь жоохон ингээд энерги татаж авах гэдэг талтай. Тэгээд цаашдын ирээдүйд зорилго нь гарч ирээд байна л да. Хайртайгийн хувьд бол хайртай. Гэхдээ ямар ч эргэлзээгүй болсон үедээ за би яг одоо харилцаанд бэлэн болчлоо гэх үедээ энэ хүн танд өөрийгөө нэмэр байгаа гэж болвол гарч ирж байна. Ер нь full card доошоо харж гарч ирж байна гэхээр тантай харилцаан дээр өөрийгөө хөнгөн хумгаа хандаж болохгүй л гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өөрт нь бас ер нь хувийн шалтгаанууд байгаа юм шиг байна. Энд oracle-ууд дээр бас гарч ирж байна. Тэг өөрт чинь бол энэ хүн хайртай, таны үсийг айгуу гоё гэж боддог. Нүдийг нь айгуу хөөрхөн гэж бас боддог. Тал бол ажиглагдж байна. Тэгээ энэ хүн бол угаасаа тантай та яг энэ хүнтэй хамт байхыг хүсэж байгаатай адилхан энэ хүн ч тантай хамт байхыг хүсэж байгаа. Таныг бас зөвхөн өөрийг нь сонгоосоо өөрийг нь хараасаа хайрлаасаа ч гэж хүсэж байгаа. Гэхдээ харилцаан дээр бол ингээд те өө за хайртай юм чинь гээл ингээд амар хөнгөн өөртөө ихтгэлтэй хандаад янз бүрийн зүйлийг өөртөө чинь төлөвлөөд хийгээд бүтээгээд явхад бол харамсалтай нотоогоор бол бэлэн биш байгаа гэж гарч ирлээ. Queen of Swords дэше харж гарч ирж ин гэхээр таныг бас энэ харилцаан дээр айгүй logical айгүй хатуу хандж байгаа гэж бодож байна. Таныг болохоор өөртөө ирээдүй харж байгаа гэдгийг мэдж байгаа. Гэхдээ чи яг ингэж надад хандах юм бол чи надад ийм байдлаар хичээл зүтгэлээ үзүүлэх юм бол тий чи надад ийм юм хийж өгөх юм бол би эргээгээд чамайг хайрлнаа. Тэгжээш би чамтай ирээдүй харнаа. Би ирээдүй харахын хувьд бол харж байгаа. Гэтэ ингээд чамайг яаж ч байсан гэсэн би чамд үнэнч байгаад чиний дэргэд байгаад явна гэсэн үг биш. Чи надад бас ийм хийж өгөх ёстой. Чи надад бас ингэж хандах ёстой гэж таныг айгу хатуу шаардлага тавьж байгаа гэж бол бодож байна. Энэ нь энэ хүнийг гэхдээ ингээд айгу сэтгэл мэдрэмжийг нь тэнцвэргүй болгоод идэг харагдаж байгаа юм. За шалтгаан гэх юм бол сонсохыг хүсээгүй зүйл ч юм байж магадгүй. Гэхдээ зүгээр л хичээхэд энэ хүн бэлэн биш байгаад харагдаж байна. Яг таны тавьж байгаа шаардлагууд байгаа байхгүй юу? Та ингээд шууд ингээд хэлчихээгүй ч гэсэндээ ер нь л таны байгаа байдал хэлж ярьж байгаа зүйлсээс ч юу хүсээд байгаа юм бэ? Ямар болцол, ямар boundaries энэ харилцаанд амар хүчтэй байгаад байгаа юм бэ? Ер нь таныг айгүй boundariesтэй хүн гэж боддог. Энэ бол бас амар өөрийгөө хайрладаг хүний, өөрийгөө хамгаалдаг хүний шинж чанар л да. Тэгээд таныг бол яг юу хүсэж байгаагаа мэдж байгаа. Тэгээд би яг ингээд энэ хүнээс буюу одоо танаас тэ хүсэж байгаа зүйлээ авахын тулд, хайрлагдахын тулд би бас хичээж хийх ёстой юмнууд байна гэдгээ мэдж байгаа. Тэрнийхээ төлөө гэхдээ хичээхэд яг үнэндээ энэ хүн бэлэн болоогүй байна. Та болохоор ингээд нүүрэлдээл та ямар асуудлууд байна, шийдэл та гэж байгаа байдалтай байхад энэ хүн болохоор тэрнээс одоолтол айж байгаа байдалтай байна. Тэгээд Wheel of Fortune дэше харж гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь цааш харилцаан дээр яах бодолтой байна уу гэхээр юмс ингээ яг цаг хугацааны эрэхэнд болно л гэсэн бодолтой байна. Яг цаг хугацааны эрэхэнд болно. Зөв цаг нь ирэх үед үнэхээр бит хоёр хамтдаа байх ёстой хүмүүс юм бол үнэхээр бит хоёрын хайр сэтгэл хүчтэй үнэн юм болвол тий бит хоёр нийлнэ гэд энэ хүн болвол яг нэг тантай болж бүтэх зөв цагаа хүлээж байгаа гэж гарч ирж байна. Seven of Wands доошо харж гарч ирж байгаа гэхээр ерөөсөө ингээ тантай харилцаан дээрээ бас ингээд бэлэн болоогүй байхдаа явж орж янз бүрийн алдаа малдаа үүсэхийг энэ хүн бол хүсдэггүй.
Энэ хүнд бас өөрийнх нь имиж аягүй чухал гэж гарч ирж байна л да. Дандаа юм өндөөгөө өөртөө ихтгэлтэй, амжилттай тий бардам нэгэн байхыг хүсдэг. Гэтэл одоо ингээд танд яг зүрх сэтгэлээ нээгээд тантай цуг байх юм бол энэ хүнд мэдгүй, чадахгүй, асуудалтай зөндөө олон юмнууд байгаа. Маш олон гличүүд, маш олон проблемууд дутуу одоо юм үнэлэгдэх юмнууд байгаа. Тэрийгээ бас танд харуулахыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Тэр болгон дээрээ ажиллаад тантай нийлхийг хүсээд байгаа. Тэгээ world card дээшээ харж гарч ирж байгаа хэрэг энэ хүн бол ялцчгүй өөрт чи хайртай, тантай уулзсан уулзлаа зүгээр нэг уулзрал гэж бол боддгоо. Яг хүсэл мөрөөдлийн гэх юм бол эцсийн хүртэл тантай хамт байхыг хүсдэг. Харилцаан дээрээ та потенциал харж байгаа шүү. Бас потенциал хардаг. Гэтэ энэ хүнийх илүү тийм гоё романтик байгаа байхгүй яг ингээд хөшин хөтөл болтлоо хамтдаа амьдраад тий амьдралын зөндөө олон зүйлсийг хамтдаа давж туулаад яг ингээд хайр сэтгэлээр нэгдээд тантай яг цогтаа дуусахыг бол хүсэж байна. Тэгээ Queen of Cups дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь бол таныг өөрийг нь илүү хайрлаасаа ойлгохоосаа гэж бас хүсэж байна. Тэгэхгүй одоогоор бол өөрийг чи хатны ээлт гэж хараад байгаа байхгүй юу? Хатны аяг шиг байгаасаа гэж хүсэж байна. За жоохон амиа ботсон юм байж магадгүй ч гэсэндээ ингээд намайг яг хайрлаад надад жоохон цаг хугацаа өгөөсэй. Надад илүү зөөлөн хандаасай. Намайг яг яагаад одоогийн ийм амар тотгошоо хүн байгаад байгаа юм? Яагаад ингээ харилцаан дээр бэлэн биш байгаад байгаа юм те? Тэрэн дээр нь өөрт нь хувийн асуудлууд байгаа. Тэр болгоныг нь ингээд жоохон ойлгоод өгөөсэй гэж бол хүсэж байна. Ер нь айгүй тийм зөөлөн эмэгтэй хүнд дуртай. Хариу нэхээгүй хайранд бас айгүй дуртай. Тэгжээч бас ингээд энэ хүн надад үнэхээр хайртай юм байна шүү. Үнэхээр зүрх сэтгэл нь ариун цагаахан юм байна шүү гэж ойлгохтой хүн байна. Тэрнээс биш энэ хүн бол гэхдээ өөрт ч юм бол хайртай сэтгэлтэй гэж гарч ирж байна. Тэгээд та илүү энэ хүнийг ойлгож, энэ хүнд илүү уян зөөлөн, илүү феминин эмэгтэйлэг энергиээр хандаж эхлэх юм бол энэ хүн өөрт чинь улам илүү татагдаж, улам илүү өөрт чинь зүрх сэтгэлээ нээх юм шиг бол бас гарч ирлээ. За энэ хүний талаас 2 карт гараад ирэхээр нь тэгээ авсан. Тэгэж асуухад эхнийх нь болохоор шүү дээ healing family issues гинэ. За тийм. Гэр бүлийн асуудлуудаа эдгэж байгаа гэдэг карт гарч ирлээ. Your love life benefits as you forgive your parents. За энэ хүн бол яг эцэг эхтэйг асуудалтай хаа. Тийм болохоор юм амар хаалттай. Ер нь яг учир шалтгаан нь одоо мөнгөний асуудалч биш. Их тийм харилцаанд бэлэн болоогүй байна л гэсэн айцуд байгаа хгүй. Энэ бол ер нь жоохон гэр бүлтэйгээ айгу кармик холбоотой. Өссөн төрсөн гэр бүлийнх нь орчин нь тийм ч сайн биш. Хүүхэд насндаа хангалттай хайрлагдаагүй болохоор энэ хүн айгу юм хаалттай асуудлуудтай болцсон. Тэрийг эхлээд эдгэхийг хүсэж байна. За heart to heart conversation гинэ. Яг одоо маш нээлттэй. Үнэхээр ингээд та хоёрын бодолчин хоорондоо ярих биш, амчин хоорондоо ярих биш. Зүрх сэтгэлүүд чи хоорондоо ярилцсан тийм гоё ярилцлагыг хүсэж байна. Тэгэхэд honestly discuss your feelings with each other. Яг цаашаа тэгмээр байна. Би чамтай ингэж учирсан, тэгэж учирсан. Хоёулаа нийлэх юм бол ийм тийм потенциал байгаа. Энтэр гэсэн юм practical жоохон нэг юм механик юмнууд биш. Энэ хүн яг ингээ хайр сэтгэлийн талаар, хайр сэтгэлийг яаж өвтгдөг талаар та яг энэ хүний юунд нь тэгтлээ хайртай. Бусад хүмүүсээс юу нь онцгой байсан учраас та энэ хүнтэй болж бүтгийг хүсэж байгаа. Энэ хүн бас өөрөө хайр сэтгэлийг юу гэж хардیں۔ Хайр сэтгэл дээр яг яагаад ямар юмнууд энэ хүнд ингээд амар дутуу бүрэлдсэн бэ гэдгээ бас илэрхийлэхийг хүсэж байна. Үнэхээр чин сэтгэлийн ярилцлагыг энэ хүн бол хүсэж байгаа гэж гарч ирлээ. За одоо болохоор таны бодож байгаа юм чинь танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг харъя. Шууд ингээ унаад их юм авчи. За my emotions for you are running deep. За миний чамайг гэж байгаа сэтгэл мэдрэмж маш гүнзгий. Running deep гэхээр одоо юм жоохон хүлцэн гол шиг юм байна. Ихэн дээр болохоор ингээ мөстэй юу ч мэддэхгүй харагдахгүй. Гэхдээ доогуур нь ингээд яг идэвхтэй ингээ гол бүр ингээ бориглоод урсч идэг. Тийм л гүнзгий сэтгэл энэ хүнд бол байгаа гэж харагдаж байна. За I lack courage to come back to you. За яг чам дээр эргэж очих аль эсвэл харилцаагаа сэргээх зориг одоохондоо надад дутаад байна гэдэг карт гарч ирлээ.
За, we both are working together in union even if you cannot see it yet. За, бит хоёр яг ингээд тэ 5D дээр гэх юм уу да одоо бит хоёрын сүнснүүд, энергиуд яг ингээд нийлэх гэж үнэхээр хичээж байгаа. Тэрийг чи одоо ингээд боддоор харахгүй байсан ч гэсэндээ бараг ингээд хорвоо ертөнцтэй бит хоёрыг яг нийлүүлэхийг хүсэж байгаа. Тэг энийг би мэдэрч байна гэдэг юм маш spiritual message гарч ирж байна. За, your presence in my life gives me peace гинэ. За, чи миний амьдралд ингээ байж байгаа нь ер нь байхаараа надад бол маш их амраа маглан өгдгөө гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За, I can feel your presence even though we are apart. За, бид хоёр тустай хол байгаа ч гэсэндээ би чиний оршихуйг одоо ч дэрэгдээ мэдэрдэгэ гэдэг утгатай бас карт гарч ирлээ. Ер нь 3 дахь бүлгийнх маань жоохон салтсан ч юм уу? Эсвэл одоохондоо нэлээд тустай хол зай маань байгаа гэж бас болох юм. За, I am showing you your wounds and things you need to work on гинэ. За, би яг чиний өөрийн чинь сэтгэлийн шарах чи өөр дээр ажиллах ёстой юмнуудыг чинь би бас чамд харуулж байгаа гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Энэ бол нэг дээр гарч ирсэн л дээ. Тэгээ таны бас ер нь жоохон оо dark тал, хар тал гэх юм уу да өөр дээрээ бас ажиллаж ангаах хэрэгтэй, өөрийгөө судалж ойлгох хэрэгтэй байгаа зүйлсийг чинь энэ хүн танд харилцаагаараа дамжуулж бас харуулж байгаа биш үү? За, you are so beautiful inside and out гинэ. Чи дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр маш үзэсгэлэнтэй гэж би хэлхийг хүсэж байна. За, without you in my life, I feel so lost. Чи миний амьдралд байхгүй байгаа намайг үнэхээр гониглуулж, шархлуулж байна гэдэг утгатай карт гарч ирлээ. Ерөнхий энергийг харахад I wish I could feel your body close to mine. За, би чамайг яг дэрэгдээ маш ойрхон байхыг хүсэж байна, тэрхийг хүсэж байна гэсэн утгатай мессеж гарч ирлээ. За, ингээд YouTube-ийн маань уншлах дуслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой хүмүүст бид нэр тэнд юг харах вэ гэхээр таны бодож байгаа юм чинь танд зүрх сэтгэлээ илчлэхвэл хизээ илчлэх вэ? За, та хоёрын харилцааны дараагийн шин шат юу байх вэ? Тэр хизээ ирэх үү гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яг яавал энэ харилцаа амжилттай болох юм бэ гэдгийг харах болно. Баярлалаа.